Хоёо. За эрүүгийн эргэцэн. За өнөөдөр эрүүгийн эргэцэн бичээл орно. Эх 7 хоногийн пүрэв гарагт иргэний эргэцэн бичээл ороод мөн яг өнөөдөр шиг ийм 45 цагийн хугацаа та бүхэн бодлоо одож боломжтой. Тэрний дараа 7 хоног буюу 10 сарын 2-ны өдөр захиргааны эргэцэн бичээл мөн захимаар орно. Мөн бодлого 45 цагийн хугацаанд ингээд бүрэлдэх боломжтой байгаа. А бодлого хугацаа бол өөрөө цаг 30 минутын хугацаа байгаа. За эрүүгийн эргэцэн. За хэдүүлээ энэ эрүүгийн эргэцэн бодлого харгалзал дээр хэд хэдэн зорилготой. Нэг хэдүүлээ бодлого харгалчлаа мэдээж үзсэн. За бодлого харгалчил маань юм ийм юм байна шүү. Энэ шүү. За энэ бодлого харгалчил маань дотроо нэг хэд хэдэн алхмуудтай байгаа гэдэг тийм үү? Хүн зарим сайн мэдж байгаа, зарим нь сонсч байсан ба, зарим огт мэдэхгүй. Гэтэл алхамд гэдэг юм уу? Их сургуульд ч гэсэн алхамд гэдэг зүйл яригдчих гэдэг тийм ээ. Гэхдээ яг юу юм бодлоо чи бодлого гэдэг нь юу юм? Бодлогын дотор тэгээд алхамдтай байгаад гэдэг юм уу бэ гэж бодогдсон тийм ээ. Тэгээд энэ бодлого алхамд хэрэгтэй. Дээрээс нь бид нар хэдэн түлхүүрэгтэй болчих дотроо. Өөрөөр хэлбэл бид нар нэгдүгээр алхам хийхдээ энэ түлхүүрийг хэрэглээд, хоёрдугаар алхам хийхэд энэ түлхүүрийг хэрэглээд авах бид нар энэ бодлого аргачлаараа ингээд бүрэн бодох боломжтой болно. За хуульчтай холбооноос нэг зүйлийг гаргасан байсан. За энэ юу вэ гэхээр энэ жилийн хувьд бол өнгөрсөн одоо 2023 оны бодлого харгалзал тэр хүрээнд аав. 24 онд шинээр ном гараагүй тийм ээ. Энэ 25 онд бол ном бол хэвлэгдэж гарсан. Гэхдээ тэр ном нь бол шинэ ном. Ерөөсөө 23 оны номоо хувьлаж олшруулсан гэсэн үг. Тэгэхээр та бүхэн дахиад шинэ одоо энэ жил өөр аргачлал байх юм уу, арай өөр байгаа юу гэж бодох шаардлагагүй. 23 оны аргачлалаа бодноо гэсэн үг шүү. 22 оны аргачлал эрүүгийн эрхтүүдэд өөр гэсэн. 23 онд өөрчлөгдсөн. Алхамд нэмэгдсэн байна. За тэгэхээр мэдээж хэвлээ хуульчтай холбооны хэлсэн мэдээлэл юм дээр толгуурлаж ихтгэлээ хангах юм зүгтэй. Тийм учраас та бүхэн энэ жил бол одоо 23 оны аргачлалаараа бодох юм байна. Илүү бид ном авчтаа өөртөө одоо номны мөнгөн дээр ч юм уу те илүү мөнгө төлөх гэдэг шаардлага юм байна. Өмнөх жилүүдийн бодлогуудыг хараад өнгөрсөн жилийн хуульчтай холбооноос зарласан бодлогыг хараад бодлтыг нь хараад ингээ өөрийгөө зэвсгэх бүрэн боломжтой байна. За бодлого бодох аргачлал авахаас өмнө хэдүүлээ нэг бодлого бодъё. За энэ бодлогыг бол өнгөрсөн жил манай сургууль 2 удаагийн бодлого та бүхнээр бодуулж хэрвээ өнгөрсөн жил хамаач. Тэрний нэг бодлого байгаа. Энэ дээр түгшиглэж хэдүүлээ бодлого бодох алхамд руугаа хэрхэн яаж явах вэ? Юун дээр анхаарах вэ гэдэг рүү байна. За өгдлөө та бүхэнд өгдлийг та бүхэн уншаад өгье. За 9Б-гийн орон сууцыг 2023 оны 11-р сарын 1-ний өдөр худалдаа авах гэрээгээр 100 сая төгрөг худалдаа авсан. Ийхүү худалдаж авахдаа хоорондоо гэрээ байгуулсан өдрөө 50 сая төгрөгийг 9Б-д өгөх. Үлдэгдэх төлбөрийг 9 тус орон сууцны өмчлөг эрхийн төвчилгээг өөрийн нэрээр гаргуулж аваад тус орон сууцыг банкнд барьцаал зээл аваад Б гэгүүр харилцан тохиролцсон бөгөөд СБ нар нь худалдаа авах гэрээг бичгээр байгуулж нотариатаар бичлүүлэхдээ гэрээнд үлдэгдэл 50 сая төгрөгийн төлбөр байгаа талаар бичжээ. Б завгүй байсан тул нотариатаас шууд ажилдаа явж эсн ганцаараа усан бүтээлийн байгууллагад гэрээг бүтүүлэхээр болсон. Эсн замдаа явж байхдаа гэрээний үлдэгдэл төлбөртэй заалтыг гэрээний төлбөр 100 сая төгрөгийн 50 сая төгрөгийг ганцаар 50 сая төгрөгийг бэлгээр төлсөн үлдэгдэл төлбөргүй болно гэж өөрчилж тухайн гэрээгээ бүтээглийн байгууллагад бүтгүүлсэн. Б гэрээний үлдэгдэл төлбөрийг эсээс нэхэд банк орон сууцын хуучин байх тул барьцааны шаардлагад нийцэхгүй байна гэж байна. Өөрийн таньдаг банкнд ажилладаг гэрээгээ туслуулаад зээлийн удахгүй авна гэж хэлдэг бөгөөд сүйдээ утаа авах бол. Б нисийг мэдээдгүй хүлээсэн бөгөөд арга барагдаж 2024 оны 5 дугаар сард иргэний иргэний шүүхэд худалдаа авах гэрээний үлдэгдэл 50 сая төгрөгийг гаргуулах нэхэмжт гаргасан. Тус нэхэмжтийн дагуу хариу тайлбарт ирсэн гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн гээд усан бүтээлийн байгууллагад бүтгүүлсэн гэрээний хувийг гаргаж өгөх үед Б эцсийн өөрчилсөн гэрээний талаар мэдсэн. Б эцсийн дээрх хариу тайлбар гэрээнд дургуутаж маш ихээр уурлан өөрийн эсэд зарсан орон сууцндаа очиод бүргэд хаалга онгоодгоно гэсэн зартай холбогддог. Энэ миний орон сууц байгаа юм аа. Түлхүүрээ алга болгочихлоо гэж хэлээд орон сууцад дэвтэрч ороод байж эсн эхнэрийн хамт орж ирсэн. Тухайн үед Б нар нь хоорондоо зодолдож хэлэхэд эсийн эхнэр Т болиулах гээд голоор нь орох үед Б нь Т-г түлхтэл Т нь газар тунахдаа толгоогоор ширээ мөргөж унаа ухаал. Энэ үед явдаас 7 хоногийн дараа Т нь ав тархины битүү тэмцлийн бодноос эмчилгээ хийж байх явцдаа ухаан орохгүй байсаас нас орсон. За жиж гав тархины битүү гэмтэл бол гэмтэн зэргийн хүнд зэрэг хамаарна шүү.
гэдэг бодлогыг хөгжлөө өгчээ. За энэ хоёр төрлийн асуулттай. За нэгдүгээр Б-ийн үүдэл гэж үйлчилнэ үү? За хоёрдугаар эсний үүдэлийг үйлчилнэ үү? За хуучин мэрэгжлийн шалгалтын дээр ер нь их товчхон асуулт ирж байгаа. За нэг бол Б-ийн үүдэлийг үйлчилнэ үү гэдэг юм уу? Тэгвэл Б-ийн үүдэлд 200 дүгнэлт тийм үү? Ийм маягаар ирж байгаа. За ингээд нэг зүйлчлүүд гэхээр манайхан шууд юу хийдэг вэ гэхээр шууд хуулийн зүйлчлэлийг хайгаад Б-ийн үйлчлэл нь өөрөө эрэг үүдэн тухай ингээд тэдийн хэсгийн үйлдэл эрэг үүдэн тухай ингээд тэдийн заасан байна гэх. Ингээд нөгөө зүйлчлэлийг олцохоор болчлаа гэж үздэг. Өөрөөр хэлбэл зүйлчлэлтэй асуудал шүү дээ. Би зүйлчлэл шүү дээ гэдэг тайлбар өгдөг. Тэгэхээр энэ бол мэдээж буруу. Энэ зүйлчлэл нөө эсвэл хуулийн дүгнэлт тийм үү гэдэг асуудал зам ерөөсөө таныг энэ ямар ч асуудал байж болно. Ямар ч асуудал байсан танаас ерөөсөө зүгээр бодлогоо алхамтаараа бодоорой гэдгийг л ерөөсөө санааж байна. Тэгэхээр та бүхэн ямар ч асуудал ямар ч өгөгдлөө нэгдүгээр бүрэн гүйцэл маш сайн унших ёстой. А дараа нь харин асуудал ямар ч асуудал байсан хамаагүй та бүхэн заавал хамтаараа бодох шүү. За үүнтэй холбогдоод нэгдүгээр өгөгдлийг маш сайн унших. Хэдүүлээ өгөгдлөө уншиж ойлгохгүй бол юу бодох гэдэг мэдэхгүй болчих тийм ээ. Зарим нь одоо өгөгдлөө тутам уншсанаас болоод үйлдэл холбогдлыг нэгээр одоо үргэлжилсэн үйлдэл байх юм бол үргэлжилсэн үйлдэл гэдгийг тодорхойлж чадахгүй байдаг. Нийгмийн одоо гэмт хэрэг байх юм бол тэрийг тодорхойлж чадахгүй дутуу өргөждөг. Тийм учраас та бүхэн нэгдүгээр хэдэн минут болсон хамаагүй өгөгдлөө маш сайн унших хэрэгтэй. За хуучин мэргэжлийн шалгалт өгч байхад та бүхэн одоо олон компьютертэй газар нэлээд одоодоо өгдөг тийм үү? Багадаа нэг 100 хүн, 100-аас 200 хүн нэг тийм багтаамжтай газар та бүхэн өгч байгаа. Та бүхнийг яг ингээд өгөгдлөө унших гад байж байхад чинь яг хажууд хавч чинь ерөөсөө компьютер төчигнээд л эхэлнэ. За тэр компьютер яах вэ гэхээр хүмүүс ерөөсөө так гэж компьютер дээр ерөөсөө тейп болсноо дуурайд хаашаагүй ерөөсөө төчигнээд явчихна. Тэгэхээр нөгөө хүмүүс одоо би чинь өөрийн туршлагаас давхад боддог. Гэхдээ энийг бас жил болгоо орж байгаа одоо шалгуулагч хийдэг. Ерөөсөө энэ дэндгүүд ерөөсөө нүргэлсэн юм болоод кейборд нүдээ өвчдөг. Тэгээ нөгөө хүн чинь дагаад юу вэ би нэрээ чинь цаг яваад эхэлдэг. Юу болж байна гэж ерөөсөө адин ингээд юма бичиж гэдэг юм байсалтай болчихдог. Тэгэхээр энэ тав автаж болохгүй. Ерөөсөө маш сайнтай микрофоноо зүгээд өөр илүү ямар байдлаар жишээ сайн бүглэх боломжтой юм тэгж байгаа ерөөсөө маш сайн төвлөрөл өгөгдлөө уншаарай. Тэр нь битгий авт. За өгөгдлийг өгүүлэлт тус бүрээр дугаарлах. За энийг болохоор бангаар болон хамтран оролцох тэд нэгтгэж. За энэ алхамт дунд ерөөсөө энэ хамтран оролцох хэлбэрийн талаар тусдаа алхам байдаг. Тэгэхээр энэний дээр тулгуурлаад та бүхэн одоо B9-2-ын хамт энэ хоёрын дундаа хийсэн үйлдэл юу вэ? Эсвэл B-ийн дангаар хийсэн үйлдэл юу вэ? С-ийн дангаар үйлсэн үйлдэл юу вэ? Магадгүй хувьч болоод байгаа Т-ийн дангаар хэрхэн яаж бохироод байна? Энэ үйлдэлүүдэд нь тус бүрдэн та бүхэн одоо хуваагаад өөртөө нэг тийм гар бичимд одоо та бүхэд ноорг өгдөг тийм ба нооргон дээр ингээд бичиж эсийн үйлдэл энэ байх боломжтой шүү. Б-ийн үйлдэл энэ байх боломжтой байна. СБ2 хамтран оролцсон байж болзошгүй юм байна шүү гэдэг юм уу. Ийм жишээтэйгээр ерөөсө дугаарлаад ингээд юм аяа тэгтээ юу та бүхэн бас хэлбэр болж. За тэр асуултанд дурдж болохгүй. Миний түрүү та бүхэнд хэлсэн те зүүлчилнүү гэж байна. Зүүлчилнүү гэдэг одоо түрүүний хэлдэг шиг зөрчлөө зүгээр орхиж болохгүй. Хуучин дүгнэлт нь гэхээр зөвхөн хуучин дүгнэлт тэгээд зүүлчлэхгүй орхицдаг. Тэгж болохгүй. Өөрөөр хэлбэл ямар ч асуултанд дурдахгүй зөвхөн хамтаа бодоорой. За дөрөвдүгээр бодлого бодох алхамтын дагуу заавал бод. За хэдүүл одоо алхамтыг үзнэ. Эдгээр алхамтын дагуу заавал та бодох хэрэгтэй. Магадгүй сүүлийн эрүүгийн хэрэгцээ процесстэй холбогдолтой асуулт байгаад тэр асуулт одоо нэгдүгээр төвөгдөд түрүүний энэ хоёр одоо 2 3 дугаар асуулт болчихлоо гэж үзье. Тэгвэл та бүхэн тэгээд процессын асуултанд хариулах. Заавал алхамтаасаа эхэлж хамтаараа бодож идэл чинь та бүхний хамгийн сүүлийн алхамт чи өөрөө процессын асуулт буюу эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хариулах асуудал болчих. За тэгэхээр энэ нөхцлүүдийг та бүхэн маш сайн анхаарай. За яг энэ бодлогон дээр жишээ аваад одоо ингээд параграф 1 буюу одоо хэдүүлээ хэд хэдэг хэсэг болгож хувааж байна. За ийхүү хэсэг болгон хувааж байгаа нь өөрөө дотроо бас шалтгаантай. Дээрээс нь энэ хэсэг болгож хуваахтай
ингээд өнгөөр ялгсан байна. Энэ өнгөөр ялгсан байгаа дээр та бүхэн баг сайн энэ ягаад өнгөөр ялгсан байгаа юм бэ гэж бодоод дотроо бодчихлоо бодно. Энэ бацлагтай байгаа. За нэгдүгээр за миний хувьд болохоор энэ тохиолдолд хэд хэдэн параграф буюу хэд хэдэн байдлаар өгөгдлийг хувааж үзлээ. За энэ яах гэж хувааж байгаа вэ гэхээр тэр өгөгдөх тус бүр дотор эрүүгийн хуулийг одоо зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл зүйлтгүү байна уу гэдэг шалгах гэж байна. За нэгдүгээр параграф. 9 орон сууцыг бодлого гэрээгээр 100 сая төгрөг хөдөлж авсан. За энэ хөдөлж авсан хоорондоо гэрээ байгуулсан. 50 сая төгрөгийн бэдгүү өдөрт төлбөрөөр одоо орон сууцын өмчлөгийн гэрчилгээг өөрөөр гаргуулж аваад зээл аваад ингээд бэдгүүхээр тохиолдсон. За эсбэ наран худалдаа авах гэрээгээр бичгээр байгуулж натур төлөвлөлтөд гэрийн төлбөр 50 сая төгрөгийн төлбөр байгаа. Энэ хэсэг. Гэхдээ энэ нэг л параграф дотроо хоёр өрөнгөд тусгаарлагдсан байна. Хоёр байна. За дараагийнх нь болохоор бэн завгүй байсан бол натур шууд ажил яваад за энэ хооронд болохоор гэрээг болохоор эсвэл бандаа явж байгаа өөрчлөөд өөрчлөнө гэсэн байгууллага. За энийг хэдүүлээ нэгдүгээр параграф гэж байна. За эхний нэгдүгээр параграф. Одоо параграф 2 буюу дунд хэсэг. За энэ бол ерөөсөө өгөгдлөө л одоо тэр чигт хувааж байна л гэж бодож байна. Энэ бол маш хялбар ажил. За бэн гэрээний үлдэгдэл төлбөрийг ихээс нэхэд банк орон сууцын хуучин байгууллага бацааны шаардлага нийцэхгүй байна гэдэг байна. Гэт одоо өөрийн таньдаг банкнд ажилладаг гээгээ тусдаад зээлээ удахгүй авнаа л гэд одоо биеийн амыг таглаад байсан байна тийм. За би ингээд болох гээд байна, бүтээх гээд байна, байрч уучруулж болохгүй байна. За таньдаг банкны дараа зээл авах гээд байна гэдэг ингээд яваад байна тийм. За тэнгүүдээс үүдээ 9 маань дөрөс утаа авах гэж байна. Тэнгүүд бэйжс одоо танаад бочих юм тийм. За параграф 2. За энэ дотор бэлэн мэдлэг гэмт хэргийн шинж гэрээ байгуулсан зорилго гэрээгээр хадгалчихсан ажиллан гэсэн. За энэ гурван асуудыг та бүхэн одоохондоо түр яагаад энэ гурван асуудыг нэг ингээд аваад бас өнгөөр ялгаад тавьсан болоо гэдэг болохоор мөн бодож байгаа. За параграф 3 дунд хэсэг. Мөн дунд хэсгийн дотроо 2 3 гэж хуваагдав. За дунд хэсэг бэн эсийг нэлээдгүй хүлээсэн бөгөөд аргаан бараад за ингээд иргэний иргэн шүүхэд тав. За тэгээ худалдааны 50 сая төгрөгийг гаргуулах хэмжлээ. 50 сая төгрөгийг авч юм чинь үлдээл мөнгөөр гаргаж байгаа. За гэтэл ингээд хариу тайлбар ирсэн. Би гэрээний төлбөр ингээд бүрэн төлөгдсөн шүү дээ. Гингүүтээ нөгөө улсын бүтээлд өөрчилж өгсөн гэрээгээ шүүгт гаргаад өгчихсөн. За энэ үед л Б маань ийм юм хийсэн байж та. Ингэсэн учраас намайг ерөөсөө ингээд худлаа яриад зээл бүтэлтэй байрчин хурж учраас зээл болохгүй. Бидэг тайлбар гаргаад яваад ирсэн байж тээ. Бидэг одоо зүйл бодоод мэдээд уурсан тийм. За төсөглөө хэсэг 4 параграф 4. За миний хувьд бол ерөнхий их хэсэг, дунд хэсэг, төсөглөө хэсэг гэж байна. За та бүхэн ч гэсэн ер нь ямар ч бодлого гэрээ эхлэл хэсэг, дунд хэсэг, төсөглөө хэсэг. Харин дунд хэсгийн дотроо өгөгдлийнхаа нөхцөл байдлаар шалтгаалаад хоёр нэгээс одоо хэдэж байж болно тийм ээ. Тэрийг та бүхэн нэг бай цаадгүй 2 3 байж авахгүй тэр дотор байгаа үүдлүүдийн шалтгаалаад нэмэх нэг байх гэдэг асуудал шийдэх хэрэгтэй. Тэрэн дараа нь эргээд та бүхэн маш чухал шүү. За Б9-ийн дээрх хариу тайлбар гэрээнд дургуутаж маш ихээр уудаад гэсэн завсан орон сууцнд очиод за ингээд хаацайг юм бар гэдэг тийм ээ. Энэ зарын дагуу ингээд холбогдоод миний орон сууц цаа яа зүрхийг миний орон сууц юм чи тийм. За ингээд зүгээр одоо бодчихтой нөгөө гүрүү талангууд гэсэн нөхөр маань нэгээд өгчтэй. За ингээд орон сууцнд ороод байж нэг хэрхэн хаад ороод байна. За тухайн үед бид хоорондоо зодлоход эхнэр нь болоо ороод болшуулсан. Харамсалтай бэнд гоё бодож байгаа. Бийг түлхдэг. Тийм батар дуунахтаа толгоогоор ширээ мөрөв багт. За энэ үйл явдлаатай 7 хоногийн дараа тийм аваад байхны битүүгийн дэлхий болмоо зэмжлэгээ гэж байна. За ийм үйл явдал. За ер нь бол өгөөдөл ойлгомжтой байлаа. Ойлгомжтой байгаа үйлдэлүүдээ бас нэлээ дотор нь орсон одоо үйлдэлүүдийг ваагаад 4 хэсэг. За нэгдүгээр параграфын нэгдүгээр хэсэг. 9 гэрээний төлбөр 100 сая төгрөгийн 50 сая төгрөгийг данцаа 50 сая төгрөгийн бэлний төлбөр үлдэгдэл төлбөр бүү болоо гэж өөрчилж гэрээгээ бүтэн байв. За нэг юм үүслээ. Тийм үү?
За хэдүүлээ параграф 1 дээр дахиж очие. Параграф 1 дээр цэнхэр өгөө дутаж өгсөн хэсэгт бол яг 50 сая төгрөг болсон. За параграф дотор нэг. За параграф 2 3. За энэ дээр одоо эрүүгийн эрхтэн шинжтэй үйлдэл үүсэхгүй байна гэж бодоод байна. За хэдүүлээ 2 3 дахиад уншъя. За 2 дээр бол параграф 2-ийн 2 донд гэж байгаа тийм. За энэ дээр бол ямар нэгэн байдлаар гэрээний үлдэгдэл төлбөрийг эсэх гэхэд банк орон сууцыг хуучин байх процессын шаардлагууд нийцэхгүй байна гэд өөрийн таньдаг банкнд ажилладаг гээгээд тусдаа зээлдээ удахгүй авнаа гэж хэлдэг бөгөөд сүлдээ уцаа авах болсон гэж. За энэ одоо залсан мэтгэл тэргийн шинжтэй зүйл байна уу? Гэрээ байгуулсан юм уу? Гэрээгээр авчихсан залсан юм уу гэдэг зүйлийг дотроо хавж байна тийм үү? Энэ дээр мэдээж энэ дээр нэг ийм зүйлийг та бүхнийг битгий бодосоо гэж үзээд энэ гурав үйлдэл оролцсон. Нөгөө худалдаад аваад байгаа эс маань ерөөсөө ингээд худлаа яриад одоо эхлээд бол мэдээж худалдаа авах гэрээ байгуулсан тийм үү? Гэрээний зорилго худалдаа авах гэрээ байгуулаад 50 сая төгрөг. Үдэд л 50 сая төгрөг болохгүй байсан тийм. Хуу авах. За ер нь болохгүй гэсэн юм. Ерөөсөө өөрчлөлт байна тийм. Өөрч. Тэгэхээр гэрээ байгуулсан байдаг. Гэрээг өөрчилсөн. За энэ өөрөөр хэлбэл ерөөсөө үлдэгдэл төлбөрийг төлөх зорилгогүйгээр гэрээг өөрчлөлтөд болсон бүтээл байна тийм үү. Гэтэл энэ дээр тэр хэсэг байх. Г гэдэг нэрийг энд дуудаж гаргаж ирж байгаа нь ерөнхийдөө та нар төрөлдөх гэж бодох гав. Өөрөөр хэлбэл Б бол одоо анаас юм байсан юм байна. Манай нэг Г гэдэг юм аа гэж хэлээд энэ харилцаан дээр дахин мэдлэгийн төрлийн шинж явуулж авахгүй. СК 2 нийцсэн байх уу гэдэг хийсвэр ойлголтыг та бүхэн төрүүлж болохгүй. Хийсвэр ойлголтыг. Тэгэхээр ийм байдлаар та бүхнийг юу яах вэ? Төөрөлдөх вэ? СК 2 чинь нийлээд байдлаар байгаа юм биш үү? Гэдэг маягаар одоо төөрөх вэ гэдэг үгнээс энийг бол одоо бодлого зохиогдоо ийм маягаар орж ирсэн. Тэгэхээр ийм маягаар одоо төөрөх та бүхэн шаардлагагүй. За мөн 3 дугаар хэсэг дээр ямар нэгэн эрүүгийн эрхтэн одоо тийм үйлчлэл алга байна гэсэн тийм. 3 дугаар хэсэгт үйл байгаа юм бэ гэхээр Б-нийцийг нэлээдгүй хүлээсэн бөгөөд аргаа барагдаад ингээд иргэний шүүхэд нэг хэмжлээ. Улсын хэмжлэгийн хариу тайлбар дэсний гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн гээд улсын мөрөгчлийн байгууллагууд бүтүүлсэн гэрээний хувийг гаргаж өгөх үед Б-ийг өөрчилсөн гэрээний гэдэг тийм. Энэ дээр болохоор ямар нэгэн эрүүг үеийн сайн ингээд заасан үгдээс үлдэхгүй одоо шинж тэмдэг энэ дээр харагдав. Ер нь ингэн та бүхэн. Бид нар бодлого ингээд өвдлөө сайн уншиж бид нэг автоматар шууд үйлдэлүүд дээр энэ эрүүг үйлдэл сайн ингээд хэд шүү. Энэ эрүүг үйлдэл сайн ингээд тэдэд заасан гэнтэй боломжтой байна шүү гэж та бүхэн мэдээж бодно тийм. Гэтэ ингэж бодохоос өмнө яг батн өвөл одоо өвлөө ингээд яг хуваагаад үйлдэл тосгоор юм. Тэнгүүтээ энд энэ эрүүг хэрэгцээ бас асуудал байж болохоор юм байна гэдэг дээр анхаарал хандуулаад энэ биш гэсэн үйлдэлтэй та бүхэн. Ер нь та бүхэн шууд хэдийгээр ингээд гэмт хэрэг болохгүй боломжтой өвлүүд байгаа ч гэсэн энэ ерөнхийдөө эрүүгийн хууль заасан гэмт хэрэг байх боломжтой байх шүү гэдэг дээр дотроо нэг жоохон төсөөл даваад тэрэн дээрээ илүү жоохон итгэл тэгж хэрэгтэй. Харин нөгөөдүүд дээр энэ бол угаасаа биш байна гэдэг. Илэрхий юм тийм үү? Бидний иргэний шүүхэд ганц байгаа зүйл чи одоо ямар гэмт хэрэг байх вэ тийм ээ? Тэр ингээд юм илэрхий байгаа өвлүүдийг хатаад юм айгүй юм гол торчхон зэгцтэй бодчихвол юм ба та бүхэн гоо үйл дээр ажиллах болно. За дунд хэсэг. Ерөнхийдөө параграф 2 3 2 буюу дунд хэсэг бол тэр чигтээ ингээд гэмтэргийн ямар нэгэн чийж тэмдэг байхгүй зөвхөн үйл баримтлал тийм үйл баримтлал. Харин 2 дугаар хэсэгт орсон энэ гээтэй суулаад зэд утгаанаа гэж хэлдэг гэдэг. Энэ дээр ингээд тусдаа залхим эхлэх гэмтэргийн шинж байна гэж хараад та бүхэн бодохгүй одоо бодоосаа гэдэг үгнээс бодлого зохиогчийн хувьд бол ингэж аваад гэсэн үг байна. Энийг бол хаяад явсан зүйлтэй. За дөрөвдүгээр хэсэг дээр. Нэгдүгээр хэсэг дээр бол нэгдүгээр параграф дээр нэг үйл. Тэр бол 50 сая төгрөгийг бэлдээд төссөн үлдэгдэл төлбөрөөр болно гэж гэрээг өөрчлөлт тухайн гэрээг усан бүтэлийн байгууллагад өгсөн эцэг. Дөрөвдүгээр параграф дээр 3 үйлдэл гэж байна. Энэ 3 үйлдэл дээр нэгдүгээр Б-нийцээ орон сууцны зөвшөөрлгүй хэвчиж байна.
Аа B одоо миний орон сууц байгаамаа гэж. Гэхдээ Б-ийн орон сууц бол биш болсон тийм ээ. Бид Б өмнөд Б ихтэй. Б гэхдээ тав мөнгө авч чадаагүй. Их усын бүтээгдэхүүн байгууллагууд аль хэдийн бүтээгдэхүүн эсийн эмчүүдийн орон сууц гэдэг юм уу. Тийм ээ. Тэр энэ эсийн орон сууц зөвшөөрлөг нэвтрээд ороод энэ нэг өөр зүйл байж магадгүй шүү гэж бодох хэрэгтэй. Хоёрдугаар бие маань хоорондоо зодод. За мэдээж бол зододох гэдэг бол эрүүгийн үед заасан нэлээ одоо хит хэрэгүүдийн зодооноос боддог тийм ээ. За тэгэхээр бие маань хоорондоо зодод байгаа. Энэ үйлдэл чи юу нэг гэмтлийн зэрэг юм амнаасаа шалтгаалаад нэг юм болж таархан байж бодохоор юм тийм үү. Дээрээс нь бентиг түлэгтэл тэр газар тунхдаа толгоогоор ширээ мөгж унаа. Улмаар толгоо хоног дараа. Энэ бол мэдээж авсан үйлдэл. За гэмтэл авсан. Гэмтлээс үүдэлтэйгээр нас авсан. Магадгүй гэмтлээс үүдэлтэйгээр биш ерөөдөө нас авсан. Тийм. Энэ бол мэдээж эрүүг үйл заасан. Гэмтэл байх боломжтой. За тэгэхээр нийлээд бидэрт дөрвөн үйлдэл гарч ирсэн тийм. Нэгдүгээр хэсгээс бид нар нэг эрүүгүүдээ та ингэ заасан. Үйлдэл зүгтүү байж болох зүйлийг боллоо. За энэ нь юу вэ гэхээр тухайн байгуулсан гэрээгээ өөрч хүний төлөө санаасан. Өөрчлөлт өөр тэр гэрээгээ өөрчсөн гэрээ одоо форумч болж байна тийм үү. 150 сая төгрөг төлөөд 50 сая төгрөгийг үлдэгдэл татвараар гэдэг гэрээг 100 сая төгрөгийг бүрэн төлсөн 50 сая төгрөгийг тансаад 50 сая төгрөгийг бэлнээр гэдэг мэгээр өчтөд ингээд одоо дээд одоо дуурайд байна та тийм ээ. А дээдний хуурсан бичиг баримтаа энэ бүтэлийн байгууллагад өгөөд байна. Ийм үйлдэлээ. За дөрөвдүгээр вариант ингээд үйлдэлээ. За бид нар цэгцлээд ингээд ерөнхий юм үйлдэлүүд гаргачлаа. За энэ бичиглүүдийг та бүхэн шууд одоо шараад үж компьютер дээр бичихлээ лөө. Эднийг ингээд гараараа нөгөө нэг өгөгдлөө стандарт сайхан тоож бичиж байгаа тавцхан өөртөө илэрхийлэмжээр одоо ойлгох илэрхийлэмжээр бичиж байгаа маш хурдан багстай шүү. Эдгээр хоттой бичиж аваад ингээд задлаад орчих хэрэгтэй. Тэгэнгүүтээ дараа нь одоо ингээд энэ үйлдэлүүд дээр хэдүүлээ B сарын үйлдэлүүдийг нь авч үлдээ. Үзэх хэрэгтэй. За нэгдүгээр. За B-ийн үйлдэлийг тодорхойлж байна. Ер нь юу болох вэ? Уг нь бол одоо орон сууцаа зүгээр л гарч байгаа ийм хэрэгэнтэй сэтгэл 50 сая төгрөгийн дараа авах гэж. За нэгдүгээр B-ийн орон сууцны зөвшөөрлөг нэвтрэж байна. Хоёрдугаар B-ийн хоорондоо зододсон. Энэ удаанаар биччихсэн араа өөр өнгөтэй ороод ирсэн. Бас энэ дээр хүчин шалтгаан байгаа гэж бодорой таахгүй. Бодлогын хөгжилд энэхүү бодлогын улмаас нэгний эрүүл мэндийн хангалтгүй байдал ямар байдлаар хогсон дадаа дурдаагүй. Эрүүгүүдийн тусгай ангийн 2016 засан гэмт хэргийн шинжийг агуулсан эцгийг шалгах шаардлагагүй. Дурдж болно гэдэг байна. За би стан хоорондоо бодлоо. За энэ бодлолтод ямар нэгэн гэмтлийн зэрэг одоо B гэмтлийн хөнгөн зэрэг гэмтлийн хөндөтэй зэрэг тогтоогдсон гэдэг юм шинжээ чиндмэл зэрэг өгөгдөл байхгүй. Задагдсан гэдэг үг байна. Та бүхэн эрүүгийн тухай ингээ 2016 байна. За энэ хуучин 2017 оны хуулиас өмнөх хуулиар одоо эрүүгийн 181 буюу танкар хэрэгжин олон нийтийн замбраг байдал хамтдаа гэдэг юм аяа. 2017 онд шинжиж авч ирсэн байдаг. За энэ 2016 багтхан хоорондоо зодтолтой тэр байрны дотор зодтолтой энэ олон нийтийн инх замбраг байдлыг хамтдаа боломжтой юу? Их хөвгөлийг шалгах боломжтой. Гэхдээ энэ хамаарддаг. Яагаад тэгэхээр олон нийтийн газар биш байгаа тийм. Орон сууцны дотор бодохгүй юм. Магадгүй орон сууцнаас гараад картад авч байгаа үйл явдлыг бас нэг өөр зүйл ярьдаг үүсэхгүй байна тийм. Дээрээс нь бүр орчны гадаа нийтийн эзэмшлийн талбайд ч энэ үйл явдал байна. Болоод байвал энэ хоёр ингэ зодтолтой байвал зөвхөн зодтолсон гэдэг үйл баримттай хооронд нь шийдэхгүй эрүүгийн тухайн ингээд заасан 2016 засан гэмтийн шинж байгаа эцгийг шалгах шаардлага гарахгүй гэдэг дээр та бүхэн бодох хэрэгтэй. Магадгүй одоо бид нар хуучин сонгож бодвол ер нь одоо танхимын хичээлдэр би та бүхэнд бол энэ жил ийм бодлого юуч магадгүй гэж. За өнгөрсөн жилд ийм бодлого гэхлээ. Энэ жил ийм байж магадгүй. Энэ жил нийгмийн уур амьсгалыг ингэж энэ төрлийн гэмт хэрэгүүд нэлээдгүй гарч байна. Тэгэхээр хуульчтай холбоот ийм аягаар бодлого оруулж ирдэг шүү. Гэдэг зүйлүүдийг та бүхэнд хэлж. Ямар нэг этгээдүүд хоорондоо зодтолтой гэдэг дээр ийм өгөгдлөгсөн тохиол та бүхэн заавал тэр гэмтлийн зэргийн шинжийг
олж үзэх хэрэгтэй. Тэгээд гэмтлийн зэрэгээс шалтгаалаад эрүүгүйдэн тухайн ингээ 11 дугаар зүйл заасан гэмтлийн шинж хэрэгэн тийм үү. Дээрээс нь танаас хэлээсээ бодоод 11-ийн аль нь гэмтлийн зэрэгээс бодоод 11-ний аль нь гэдгийг бодож. А дээрээс нь хаана бодож байгаагаа шалтгаалаад эрүүгүйдэн тухайн ингээ 20 16 гэдэг асуудал мөн ярих боломжтой байдаг шүү гэдэг ингээ дотроо судалж авчихвал бас нэг гэмгүй шүү. За гуравдугаар бентийг түлхдэг тийм газар унаад гээд асуусан. За Б маань ерөнхийдөө 3 яач холбогдлоо тийм үү? Орон сууцрын зөвшөөрлгөөтэй тустай эсээ орон сууцрын нөгөөдөгт нь ихтэй давтагдсан. Эцсийн их нэр түлхээд байдаг. За нөгөө байраа авсан юм маань юу болвоо? Бүр баларсан юм боддоо шүү дээ. Энд чи Б-ийн энэ үйлдэл чи ер нь ёо гинт тэргийн шинцгүй биш үү дээ. Чи одоо эсээ өөрч штэ гэдэг. Одоо та бүхэн ингэж бодлоод автаж ерөөсөө болохгүй шүү. Энийг та бүхэнд одоо өнгөрсөн жил ер нь бодлого зохиогчдод байг тавьж байгаа тийм. Бодлого зохиогчд та хэдийг ерөөсөө нэг өвд автуулахыг л зорддог. Өрөвдүүлэх. Тэгжээж одоо тэр үйлдэлийг та бүхэн магадгүй хэзээ ойлгохтойроо тэр өрөвдсөн ойлгохтойроо тэм тэрийг шинжгүй гэж үздэг байх юм. Тэгэхээр ийм өвөрлөлд та бүхэн автаж ерөөсөө болохгүй шүү. Тийм нэгнийг хөөрхөж чадахгүй. За эсийн үлдээ тодорхойлъё. За эсийн хоёр үлдэл байж магадгүй гэж үзье. За нэгдүгээр цэцлэг гэрээний төлбөр за энэнийг 50 сая төгрөг өгсөн гэж бодгоод өөрчлөлтөн. За энийг усан бүхэн байгуулдаг. За хоёрдоо нэхэмжлэлийн хариу талбарт эсн гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн гэдэг усан бүтээлийн байгууллагаас гэрээний хувь гаргаж өгөх үед. За энэ юм байгаа. За хэрвээ та бүхэн санаж байвал хоёрдугаар хэсэг буюу нэхэмжлэлийн хариу талбарт гэдэг маань 3-р параграф дээр орж ирсэн тийм үү. Тэгээд 2-р параграф дээр бол ерөөсөө тэмдэгний шинж байхгүй байна гэдэг үгтэй шүү тайлбарлаад. За тэгэхээр энэ дээр энэ хоёр үйлдэл нэг гэмт хэрэг хөвшлэгдсэн бол тус туссан зүйлчгүй гэдэг. За ерөнхийдөө анхнаасаа бис маань гэрээг ингэж өөрчлөө тул гэрээг олсон зүйлийн байгаад энэ нөрөө эргүүл сайн гэж байна. Гэмт хэрэг шууд болцсон. За энэ гэмт хэрэг болцсон зүйлээ ингээд дараа нь энэ гэрээг ингээд хариу тавьдаг. Иргэний шүүхэд гаргаж өгöd байгаа. За тэгэхээр энэ иргэний шүүхэд гаргаж өгöd байгаа дахин өөр гэмт хэрэггүй байгаа. Тэгэхээр энэ хоёр үйлдэл нэг гэмт хэрэг болж байна. За энэ нийслэлийн прокурорын газраас холбогдож байгаа отгон заяа нэг хаагаарай. Тэгвэл нэг хэлбэл шонтоо авч ирж шүү. За ингээд тэр энэ дээр бол ерөөсөө тэр шүүхэд гаргаж өгсөн дээр заав та бүхэн энэ нөрөө гэмт хэрэг гэж одоо мэдээж тэр хуулийн дээр бол байгууллагад гаргаж өгөх гэдэг асуудлууд байгаа. Одоо энэ дээр хэдүүлээ хууль гараа явчихна. Гэвч энэ дээр та бүхэн нэгдүгээр унаа буюу тэр өөрчлөлт байгаа энэ үйлдэл дээр нь гэмт хэрэг гэж бодож явах юм зүйтэй. За бодлогын асуулт. За бодлогоо дээрээс за ингээ юу болвоо? Бид чинь барыг бодлогоо ерөнхий бодчихлаа шүү дээ. Барыг бодоод дуусчихлаа. Тэгсэн бодлого юу болсон бэ? Дөнгөж бодлогын асуулт чинь нэр энэ үү? Гэж бодохоор байна шүү. За ийм нөхцөл байдал үүсчлээ. Гэвч яа одоо ингээд та бүхэн яг энэ дагуу юмнуудаа маш зэгтээ хийгээд гаргаад ирэх юм бол бараг л бодлого бодогдчихж байгаа. За энэ түрүүний Б-ийн үйлдэлүүд дээр одоо энэ дээр хэдүүлээ энэ үйлдэлүүдийг яах гэж хэдүүлээ гаргаж ирсэн бэ гэхээр энэ эрүүгийн тусгай ингэж авсан гэмт хэрэгүүд байх боломжтой гэдэг хэдүүлээ өчөж мэдчихэж байгаа. Та бүхэн одоо эрүүгийн тусгай ангийн 10-аас одоо 27 хүртэл гэмт хэрэгүүд чинь тусдаа одоо өөр өөрийн онцлогтой байгаа тийм үү? Хэрэгүүдийн 10 боддог хүний амьд явах эрхийг гэдэг 11 бол хүний эрүүл чиг болсон байдлын зэрэг гэмт хэрэг 12 бол эрх чөлөөний зэрэг гэмт хэрэг 13 одоо зүүн заасан тэр хэвлэн эрх чөлөө тавтай гэх. Ингээд 14 15 эрүүл мэндийн ингээд 16 17 байдаг ингээд та бүхэн тусдаа өөрөө гэсэн онцлогтой байгаа. Тэгээ энэ дээрээс та бүхэн тийм нэг энэ байх боломжтой шүү гэдэг сөөрөө өөртөө бий болгох. Тэгвэл бас тэгээд ерөөсөө тэндээс нэг хайгаад хуудасаа хайгаад тугаадаг та бүхэн зөвлөлттэй байна гэхэд. Тэгэхээр нэгдүгээр энэ үйлдэлүүдээ маш тодорхойлж явахдаа энэ орон зайны зөвшөөрлөг ороод энэ ерөнхийдөө юм байх боломжтой юм байна шүү.
За бодолтой одоо энэ нэг юм байх боломжтой байна шүү. Энэ нөхцөл байдлаа маш уучлаад байгаа. Тэгэхэд юм бол та бүхэн ингээд бодлогод маш хялбар болж байгаа. Одоо хэдүүлээ асуусан байдаг. Итгэж нэгдэггүй бодсон. За ингээд байгаа зэгцэлтэй нөгөө норг таасан дээр дээд тэмдэглэгчтэй их дажгүй болоод авлаа. За одоо хэдүүлээ жинхэнэ алхамт руу орноо. За магадгүй та бүхэн ингэж бодно уу? Одоо энэ нэг одоо ингэж үйлдэл нэгэд яагаад ингэж яхаа надад юм ямар ашигтай. Энэний оронд бид нар бусад хүмүүстүүд ачнуудад бүх бодлогоо ингэж бодоод байна шүү дээ. Юугаар бичтээ одоо тийм урд юм очт юм уу гэж биччихээд гэж бодож байна. Зарим нь яг алхамтуудаа бичиж идэг та. Санаж байгаа дээрээ алхамтаа бичиж идэг. Тэгээд та бүхэн бол алхамтыг бичих шаардлага. Яа тэгэхээр та бүхэн нэгэн сургалт авч байгаа юм чи алхамтуудыг нэг жоохон түлхүүр үг гэдэг нь сургалтын барилгын бороо дээрсэн тийм. Тэгээд түлхүүр үгнүүдийг л хэдүүл авчих. Алхамтаа зүгээр таасан дээрээ бичсэн байна. За компьютер дээр шившаат. Нэгдүгээр алхам. Нэгдүгээр алхам мэрэгүүлээ эргээгээ тийч. Хоёрдугаар алхам тийч шүү. Гуравдугаар алхам тийч шүү. Тэгээд болоо. Нэг нь тийм ойлгомжтой зүйл хахад бусдаа хэдүүлээ тэгж одоо бусдыг дагаж ямар ч бодлогогүй хийж ирсэн оронд харин энэ параграфаас ахын хуваагаад үйлчлэх зүйлгүй тодорхойлох юм бол та бүхэн маш хялбар болно. За нэгдүгээр алхам. За нэгдүгээр алхам бол үйл зүйн дүгнэлт хийх хэм хэмжээг тодорхойлох. За 22 он за тэрнээс өмнө бодлого гаргаж гараж хөөрсөн. Харин 33 оноос эхлээд бодлого гаргаж жоог өөрчилсөн. Тэ маш тийм ихээр биш шүү. Та бүхний ерөнхийд их сургууль сурсан дээр мэддэг юм чинь үрээд байгаа болохоос чиргүү имийг өөрч зүйлүүд байхгүй. За энэ жил бол энэ бодлого утгахыг аргачлалын хүрээнд бодлого юмсан. За хөлзөн дүгнэлтийн хэм хэмжээг тодорхойлдог. Тэгээд эрүүгийн тухайн ингээд үүдэр тохирох зүйл заалтыг бодохтой. Хоёрдугаар тохиолдсон зүйл заалтаа тохиж бодох үүднээс бичих өгөгдөлтэй тухайн зүйл заалт таар боломжтой талбарсан. За энэ хоёр зүйлийг шатгах юм. Гэтэл бид нар чинь айл хэдийн бэгийн үйл дэсийн үйл дээр тодорхойлох нь одоо тэгвэл жинхэнэ энэ дээр бид нар одоо эрүүл тухайн анги руу явах. За эрүүлийн тухайн анги руу та бүхэн очихоос өмнө одоо та бүхэн их сургууль сурсан хууль зүйн техник гэдэг хичээл хэрэг байна. За хууль зүйн техник хичээлээр хичээлийн хүрээнд та бүхэн яаж яах вэ гэхээр нэг хууль хэрхэн унших уу тий? Хуулийг хэрхэн одоо энэ хууль чи ийм шүү дээ гэх зөв шүү дээ. Тэрнээс биш зөвхөн техник гэрээ техник технологийн зүйлүүд гэсэн биш. За нэгдүгээр хэсэг рүү очиж идэвлээ. 7 хоногийн өмнө орсон хичээлдээ та бүхэн дээр би тухайн хуулийн мөн чанарыг олж мэдэрээ гэсэн тийм үү? Тухайн хуулийнхаа мөн чанар. Жишээ нь Монгол Улсын үндсэн хуулиудын эрх хэрэгжүүлэлт тэр асуудал явуулсан тийм үү? За тэр бүгийн байгууллагын асуудал. Тэндээс бид нэг хүний ээлж амралтын асуудлыг тэгтээ сайж олж болохгүй шүү дээ. Тийм зүйл дээр хүн ээлж амралт хэлхийгтэй гэсэн зүйлгүй. Гэхдээ ээлж амралтыг хэд хоног яаж хэлэх юм бэ? Яах юм гэдэг асуудал чинь тусдаа органик кодээр буюу хөдөлмөрийн тухай дээр зохицуулагдаад явсан тийм ээ. Тэгэхээр ингээд бид нар төлөвлөмж тухай үйл дээр чинь гэдэг юм шиг. Би чинь төрийн чихэн албаа авч би тэрхий төрийн албаа хуулиа авчихсан. За энэ хууль заагүй зарим асуудлыг маань хөдөлмөрийн тухай үйл дээр зохицуулдаг шүү. Тэгээ ингээд бид нар тодорхой хэм хэмжээний байдаг. Тийм үү? За газар эзэмшгээр одоо төсөлмгийн газар авах болсон. Тэгвэл бид нар тухай хуулиараа тэгээд бид нар ерөөсөө өөр хамаагүй хөдөлмөрийн аюулгүй байдлыг авах тухай хууль руу очиод газрын тухай хуулийг хэрэглэх гэсэн асуудал байхгүй тийм ээ. Яг үүнтэй адилхан та бүхэн нэг зүйлийг өөрөө болохоор энэ юу вэ гэхээр эрүүгийн хөдөлж тухайн ингэж заасан 10-27 үсэлж заасан гэмт хэрэгүүд нь ерөнхий арт гэдээ оруулаад өгсөн гэмт хэрэг дотор ингээд хэд хэдэн зүйл заасан би. Тэрийг та бүхэн ерөөсөө өөрөө бодчихлоо. 10 гэж ороод за 10 бод ерөөсөө хүний амьд явах хэрэг гэмт хэрэг шүү. Энэ ерөөсөө хүний амьд хэрэгдэл энэ байх боломжтой байна шүү. 11 гэвэл хүний эрүүл мэндийн асуудал. 12-од одоо бэлэн эрх хэрэгжүүлээний асуудал байна шүү. 13 бод хүний одоо нөгөө хэдэн нийтлэг сонгох тэр үндсэн улбаас нь 16 хэлхий мэдээдгүй одоо хэрхэн яаж хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан асуудлууд байх шүү. Гэт энэ мэдчилгээ та бүхэн асаа одоо ингээд дотроо ингээд тодорхой. Тэнгүүдээ та бүхэн тэр бүх зүйлсүүдтэй нэгэн шүү та бүхэн тагтаа багтахгүй шүү дээ. Тэгэхээр за хүн асуусан чи 10 дээр очигээд 10 дээр 11, 12, 13, 14, 15, 16
та бүхэн 17 хүртэл бичиж юм бол тэр дундад өө танаа зүйл юу гарна аль аль юм байх боломжтой яа энэ юм бэ шүү гэдэг. Талбар. За энэ бэснаар орон сууцны зөвшөөрөлд нэвтрэх. За энэ үйлдэл. За энийгээ та ингээд хэдүүлээ орон сууцнд нэвтрээд магадгүй хэдүүлээ легалийн буруу ороод яа шүү дээ тийм үү тэгвэл нэвтрэх гээд зөвхөн рүүгээ хийгээд зүйл тийм үү те нэвтрэх гэх юм уу нэвтрэх гэх юм уу зөвхөн нэвтчихэд хийгээд үздэг юм уу те орон сууцч хийгээд үздэг юм. За ийм байдлаар хийгээд үздэг. За за ингээд зүйл заалтыг олно. За энэ зүйл заалт болоод гарч ирэх зүйл учраас энийг одоогийн байдлаар туршаад алхам хоёрлоо. За энэ алхам нэг бол ерөөсөө зүйл заалт. Тэгэхээр та бүхэн алхам нэг гэж тэмдэглэнгүүтээ хууль зүйн дүгнэлт хийх хэм хэмжээг тодорхойлох гэж биччихжээ. Тэгэнгүүтээ энэ дээр би юу их юм бэ гэхээр би эрүүгүүлэн тусгай ингээд зүйл заалтыг одоо тэр нь тохиргүй үгүй юу гэдгээр авч ингээд бичлээ шүү. Энэс илүү бичиг би хийхгүй шүү. Тэгээд авах бод. А би энэ алхам нэгдүгээр алхам хууль зүйн дүгнэлтийг хэм хэмжээг тодорхойлох. Би эндээс эрүүгүүлэн тусгай ингээд би зүйл заалтаад авах. Тэгээд болоо. Би энэ дээр өөр ямар ч хийхгүй. Тэр зүйл заалт маань тохирж яах вэ гэдгийг сайхан одоо ийм хэсэг болгосон үйлдэлүүд шүү дээ тийм энэ үйлдэлтэйгээ дөрөв тогтооод тохируулаад бичлэнээр ийм хялбар. За хоёрдугаар алхам онгож авсан хэв хэмжээ болон түүний хууль зүйн шинжийг тодорхойлж бодлогын нөхцөлөд хувцас гинэ. За энэ бол одоо энэ үйлдэлд 13 оноос хойш бодлого төр хувцас гэдэг асуудал орж ирсэн. За та бүхэн иргэний эрхтүүдээр маш сайн санаж байгаа. Иргэний эрхтүүдээр хувцас гэдэг маш их ярьдаг. Хувцсыг. За энэ одоо эрүүг эрхтүүдээр ингэ батгаад байгаа гэхдээ. За одоо миний хувьд бол одоо сурах хугацаанд иргэний эрхтүүд хувцсыг асуудал яригддаг гэсэн. Эрүүг эрхтүүд бол бүр халамтгүй 6 юм уу 8 халамт яригддаг гэдэг зүйл яригддаг байсан. Одоо бол бүр аюул хялбар одоо юм доод асуудал болчиход байна. Тэгэхээр энэ одоо үлдээдэг смарт маяг тэг болох нь зөв байхаа гэж одоо зөвчнөд өгье. За энэ дээр та хоёр дотроо ангилсан. Хоёрын нэг дээр B-ийн үйлдэл талаа. За энэ дээр ерөөсөө үйлдэл дээр хоёрын нэг дээр B-ийн орон сууцны зөвшөөрлөг явсан үйлдэл талаа. Хоёрын нэг хоёр B-ийн цэг төлөвлөлтийн газар тунахтаа толгоогоор ширээ мууж унаад насгсан энэ үйлдэл. За нөгөө сонсгонд маань одоо ингэж авч байна. Хоёрын нэг дээр B-ийн орон сууцны зөвшөөрлөг нэвтэж авсан үйлдэл талаа. B-ийн дээрх хариу тайлбар гэрийн дугуй маш их уурлаад ингээд итгэж байна. За энэ нэвтэж авсан үйлдэл нь эрүүгүйлийн тухай ангийн 13 дугаар зүйл заасан хэмжээ авах боломжтой. Эрүүгүйлийн тухай ангийн 13 дугаар зүйлийн нэг дээр орон сууцны зөвшөөрлөгөөр орон байранд дэвтэрч хүний хавдаж төлөөтэй байх хэсэгт хавдаж ураараа авирдаж болохгүй. За энэ дэдүүтэй нэгдүгээр алхамтан дээр олох зүйл зайлт маань эрүүгүйлийн тухай ангийн 13 дугаагийн нэг байх боломжтой юм байна. Ингээд өгч юм гэдэг. Одоо тийштэй хэдүүлээ энэ дээр бас B нарийнхаа үйлдэлийг тусгасан гэж бичих болно. За хоёр дахь гэдэг бүр энэ байгаа юм гэж дэлгэрүүлж өгсөн. Ер нь та бүхэн бодлогыг бодохдоо яг ингэж бичиглэвэл тэгээд болчлаа гэсэн үг шүү. Тэгэхээр бол бодлого шалгагч маань та бүхэнд оногч нөгөөд. Тэгэхээр бүр ийм тексттэй байх хэрэгтэй. Тексттэй яг энэ дараадаар та бүхэн бичих юм бол энэ чинь бас яга өгсөн юм биш шүү. Болж юм шүү. Тийм маягаар буруу бодсон ч самаа тодорхой хэмжээний оноо өгдөг. Энийг та бүхэн бодмоц мэдчихэж байгаа тийм ээ. За ингээд тодорхой бодлогын бүтцэд сурсан зэгтээ та бүхэн нөгөө бидний хийгээд ирсэн асуудал гэж тийм. Нөгөө нэг хоорондын энэ дотроос B барь хоорондоо бодлоо гэдгийг аваад тийм. Хоорондоо бодлоо ямар бэлтгэл учирсан бодлогын нөгөө зааж өгөх учраас энэ нод ерөөсөө ингээд хангалтайгүй зүгээр нөхцөл юм байна гэж хайх хэрэгтэй. Тэрнээс биш та бүхэн одоо B-ийн хөнгө эцээр хүндэтэр гэж өөртөө зохиох боломжгүй тийм үү? 2016 биш гэдгийг анханасаа та бүхэн хэлдэг гэсэн. Төөрөлдөх зорилгоор энийг оруулж ирсэн гэдэг тийм ээ. За тэгэхээр ерөөсөө B-ийн үндээс 1 2 3 гэмт хэргийн шинжтэй байх боломжтойгоо нөгөө хоёр буюу B эснаар хоорондоо задлагддаг ингээд халагдчих байна. Харин нэг болон 3 дахь үйлдэл бол гэмт хэргийн шинжтэй боломжтой. За үүн дээр энэ бол боломжтой байна гэж та бүхэн ингээд аваад бичиж. За энэ дээр нэг
хоёрын нэг дээр яагаад энэ боломжтой юм бэ гэхээр одоо эрүүл мэндийн 13 дугаар зүйл заасан тийм хэмжээ субъектив талын хувьд хамаатай байх юм шиг. За хамаатай хамаатай манай өвчлөө очлоо бүгд талаа болох гэдэг зарыг өгдөөд санаа тавьчихдаг. Тэнд ч санаанд шүү айл амдраа барсаахгүй байхгүй тийм. Тэгэхээр энэ бол субъектив талын хэм хэмжээгөө бүрэн хангаж байна. За энэ дээр нөгөө objective тал, subjective тал гэдэг зүйлсүүд мөн ярих. За хүндрүүлэг нөхцөл байдал байгаа гэдэг шалтгаан. За бодлого хүндрүүлэг нөхцөл байдал байгааг шууд эргүүлэн цаа ингээд хайхгүй ердийн бүрэлдэхүүнээр заав тайлбарлаа. За энийг та бүхэн маш сайн гаргая. За энэ одоо бодлогын ингээд номнуудаа үзэхэд та нар объект статын шинжийг хангаж байна. Субъект статын шинжийг хангаж байна гэдэг ба тийм. Энэ бол маш энгийн зүйл байгаа шүү. Энэ ямар энгийн зүйл байгаа вэ гэхээр субъектив тал бол ерөөсөө санаатай байх юм. Энэ гинтэрийн санаатай эсвэл боломжгүй. Объектив тал бол ерөөсөө тэр хууль заасан хэм хэмжээ. Өөрөөр хэлбэл эргүүлэн цаангийн 13 дугаагийн нэг орчны суугийн зөвшөөрлгөөр орон байранд нэвтрэж хүний хадашгүй чөлөөтэй байх хэсэг хадаж дугаараа авирлах гэдэг маань өөрөө ерөөсөө объектив тал. Ингээд та бүхэн зүйчтэй ороод объектив тал. Ингээд тэрнээс чинь объектив тал гэхээр нэг харгийн зүйл байгаа. Объектив тал гэхээр өөр зүйл байгаа байхгүй. За өмнөд бид нөгөө гэмтэргийн бүрэлдэхүүн гэдэг нэг объект субъект гэдэг зүйл ярьдаг гэсэн. Сүүлд энэ одоо онцлогоо одоо манай 17 оны үедээс байхгүй гэж хэлдэг. Гэтэ ч яг байхгүй гэж биш. Баадад одоо эрүүл тусаа ингээ 15 дугаар зүйл болсон. Эмчиг туссан зүйл гэдэг одоо гэмтэрэгдэр субъектив тодорхой бааж гэсэн юм. Энэ субъектив хэрэгтэн болно шүү. Энэ субъектив хэрэг болохгүй шүү. Дээрээс нь 22 бид авсан шүү. Тэ? Тэгээд бол хэмжээ байх. Өөр онцлогоо тийм ярьдаг. Гэтэ биний хувьд бол онцлог биш учраас энэ талаас мэдэхгүй. Та бүхэн одоо төрөл төрөл хүсэхгүй та бүхэн яг түрүүний миний хэлсэн энэ хүрээнд л объект субъект талаар тодорхойлоод болоо. За хүндрүүлэг нөхцөл байдал байгаа гэж заавал шалгана. 13 6-гийн одоо нэг дотороо ингээд хүндрүүлэгтэй юу вэ? Тэр хүндрүүлэг нөхцөл байдал байсан ч тэрүүгээр ерөөсөө яг тайлбарлахгүй зөвхөн ердийн бүрэлдэхүүнээрээ л энэ объект субъект талаар тайлбарлана шүү. Энийг маш сайн анхаараарай. За одоо хүнийг авлах гэдэг гэмтэргүүдээ тийм үү? Хүнийг авлахдаа он цариг цэцгийн аргаар авлаа гэдэг бол өөрөө чинь хүндрүүлэг бүрдэх. Яг хүн алхах гэдэг үгдэл байгаад байгаа шүү. Тэр хүнийг авсан байна. Энэ бол объектив тал шүү. Тэгээд болоо. Өөр илүү байхгүй шүү. Энэ сабсид санаарай. За хоёрын нэг хоёр нь хоёрт. За нөгөө төлөвлөсөн үйл байгаа тийм үү? За насаас нь төлөө. За насаас энэ бол мэдээж нэг 11 засаг юм тэр хүнийг алах өө төсөд хүнийг алах. За 11-ийг шалгаж. За дээрээс нь заа томдролтуудыг үзсэн. За ингээд түлхээ дундацсан түлхээ дундсан энэ дотор ч одоо хүндрүүлэх юм юу байдаг юм одоо гэж харъя. Он цагт зэрэг түлхээ дундсан он цагт зэрэг биш. За яг энийг би та бүхэнд нэг л хичээл авч байгаа юм тайлбарлаад өгье. Он цагт зэрэг гэдэг бол ойлгомжтой тийм. За ер нь хоёроо тийш удаагийн юм уу одоо хэмжээтэй зүйл ашигласан одоо бид талаад юм цавуулсан гэдэг янз бүрийн шинжтэй зүйлүүд байна. Тийм одоо хүний л одоо бодох зүйлүүд. Гэхдээ ер нь материалыг юу шаарддаг гэхээр хоёроо тийш удаагийн томны үйлчлэл ч юм уу тийм зүйлийг юу хийх явцаа. Мэдээж гарсан тэргийн нөхцөл байдал тийм. За ингээ нийгэм зөндөө яригддаг юм уу. Тэр миний одоо нөхцөл байдлыг харахад байна. Жирийн хэдэн зүгээр нэг асуудал биш байна. Тэгэхээр энэ онцлог гэдэг бол юм аяар байдаг. За олон хүний амь бие эрүүл мэндийн төрөнд тохиолж болохоор арга нь тийм байхгүй. Тэсэж дэлгэлээд ч гэдэг юм уу. Одоо тэр хөлөх бодис юм хэлээч гэх юм уу. Дахиад хин нэгний дахиад өөр гэмтэргийн нуун над барчлаа нэг өөр гэмтэрийг улаан гэмтэрийг хийх гэж байгаа банк дээр идэх гэж байгаа ч юм уу тийм. Өөртөө бас эдийн ашигтай байдал бий болдог. За хоёр түүнээс биш одоо нэг ойлгомжтой. Хогчийн бие хамгаалж чадахгүй жирэмсэн бодгын мэдээ. Хогчийн бие хамгаалж чадахгүй гэдэг бол мэдээж акс дотор номноор зүйлсэн масуу гэдэг. За жирэмсэн бодоод байна тийм. Гэр бүлийн хүчирхийлэл. За энэ гэр бүлийн хүчирхийлэл үүсэж байгаа гэхээр гэр бүлийн хамаарал бүхийдгээд явчихсан шүү. Аав одоо гэр бүлийн хүчирхийлэл ихээр нэг хэв зүйл байх шаардлагагүй. Гэр бүл байх шаардлагагүй.
гэр бүлээ хамаарах хэрэгтэй. Заавал эхнэр нөгөө байх биш. За эхэлж байгаа ажил албан тушаал. Тийм ээ. Одоо нөгөө өөрийн зорилготой ч гэдэг юм эсвэл хоёр тавтай нэг. За зохион байгуулалтын гэмт хэрэг биш юм. Зохион байгуулалтын гэмт үйл ажиллагааны энэ бүр ойлгомжтой заавал шүү дээ. Бүлэглэж. За бүлэглэж. 2.11 дээр бүлэгдээд оролцоод гэсэн бохом та бүхэн эрүүл ерөнхий анги 3 дахь заасан хамтран оролцох хэлбэрийн энийг шалгаад авах ямар шаардлага. 2.11 ирээд хүндрүүлнэ. Энэ ийм байдаг шүү. Юм тухайн хэрэгүүд дээр ингээ хүндрүүлэх бүрэлдэхүүнд нь бүлэглэх ороод ирсэн байгаа тохиолдолд та бүхэн 3 дээр байгаа бүлэглэлийг ерөөсөө юу ах хэрэггүй. Жонлох шаардлага. Энд чинь өөрөө хүндрүүлэх бүрэлдэхүүндээ бүлэглэх ороосон байна. Дээрээс нь эрүүг баригдлыг хүндрүүлэхэд заавал энэ бүлэглэхийг эрүүгийн ерөнхий ангийн 6 5 дугаар 6 6 дугаар зүйл дээр хүндрүүлэх бүрэлдэхүүн дотор бүлэглэж үүсгэн байгаа гэдэг асуудал ярих. Тийм. Тэгвэл энэ 2.11 дээр бүлэглэж байгаа чинь 6 хэрэглээд ял эрүүг баригдлыг оролдуулалтаа хүндрүүлэхээр юм байна шүү гэдэг саналыг та бүхэн гаргаж болохгүй ш. Хүндрүүлэх бүрэлдэхүүн бүлэглэх гэдэг асуудал байгаа тохиолдолд. За эрүүдэн шүү. Байнууд ойлгомжтой тийм ээ. За социал текстийн асуудал заавал бодол. За нөгөө хичээд байна. За ийм байдаг. Эдгээр дээр маш анхаараарай. Энэ бүрэлдэхүүнүүд чинь нөгөө 11 дээр ч гэсэн баг орж ирдэг. За энэ 10 байх боломжтой байлаа. За мөн айдуудаа нөгөө нэг 2-1-ийн 1 дээр байгаа зүйл дастаас алт дээр 2 дугаар алхмаасаа бүр олох гэдэг шүү дээ. Их сонирн бөгөөд 2 дугаар алхмаасаа олж гэдэг. За 2 дугаар алхам дээр тэгвэл нэг тийм байсан. Хоёрт нь тэгвэл хүний эрүүл мэндэд зөвхөн тохирох байна. За 2-1 за энэ үедээ 11-р зүйл даасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн. За түрүүний энэ дурддаг 14 зүйл. За дээрэс нь хохирчийг давуурхан боломжлоод үз. Энэ бол хүндрүүлэх нөхцөл байлаа шүү. Гуравт нь бие махбодын сэтгэл санааны шаналл зовөр үүсгэж үүссэн. Дөрөвт нь зэвсэг тусгаалan бэлтгэсэн зэвсгийн чанар зайлууд хэрэгжсэн. Энэ гэмтэргийн улмаас хохирч тасан. За ер нь бодлогоос яхад Т-ийн идэвхтэй санаа зовлыг авчихсан. Бэги. Бэ маань бол ер нь тэгээд ороод яасан ямар ч одоо Т-г бол алыг гэсэн бодол байгаагүй шүү дээ тийм ээ. Одоо хэдүүл байсан. Мөнгөний ихнэр нь нөхөр нь мөнгөний нөхгүй байгаа юм. Чихнэрт нь ч гэсэн уур дург нь хүрэн штэ гэж одоо хийзүүлж идэх болохгүй. Хизээ түрхэл болгож байгаа. Түлхэх нөхцөл байдал тэр хүн хүлээ гэж бүтгээгүү тийм ээ. Нөгөө таталж байгаа хэвчээ таталж байгаа. Гэхдээ түлхэж унгаж байгаа үйлдэл нь өөрөө боломжгүй юу танаатай юу гэж бас бодож бодохоор. За тэгвэл 11-р зүйл буюу бодлогын өгөгдлөд үзэхэд бол гав тарихны битүү гэмтэл авсан. Битүү гэмтэл гэмтлийн хүн зэрэг там байна. За тэгвэл гэмтлийн хүн зэрэг нь эрүүл мэндийн цаа ингээ 11-р зүйлийг нэг хүний эрүүл мэнд хүн тохиолдол санаатай учруулсан байх. Шаардаад ингээ нас орчих юм бол гэдэг юм зүйл ингээ байдаг юм биш үү. За тэгвэл насаар хүнийг алдах шууд эрүүл мэндийн цаа ингээ 11-р зүйлийн 2-5 гэдэг асуудал гарч ирэх юм. За нэгэд ингээд төрдөө хэдүүл ийм байх боломжтой байна гэж авчижээ. Боломжтой. Бодлого дээрээс нь та бүхэн ингээд энэ байх боломжтой байна гэдээ ингээд шалгаад өгч бодно. Эндээсээ та бүхэн цаашид 11-ийн 1-ийг авчих уу, 10-ийн 1-ийг авчих уу? Магадгүй боломжгүй түлхээд унахгүй энэ боломжгүй байна гэж 11 4 аваад явчих уу? Явах уу гэдэг бол 11 5 аваа явах уу гэдэг бол та бүхний л өөрсдөө. Гэхдээ аль аль нэг бичээд явах болохгүй зүйл байна. За 2-2 9 үйл. За 9 л үлдээ болсон тийм. Нөгөө юмыг бол тойл тусаар өөрчлөлт. Мөн энэ шүү. Баримтаа шүү гэдэгсөө ийм одоо ийм нэг. За ингэ гэсэн яриг тийм. За эрүүл мэндийн цаа ингээ 17-3-1. Хууч. За хууч эсвэл баримт бичиг энэ зүйл дахин нэрээс ажиглав. Эсвэл зохиомжтой байдлыг зориулаад бий болгох. Эсвэл бишүүдийг баримтууд бод байдлыг нугсамаар бүтэц төөрөж бод. Эсвэл нэр хөл. Урдын харилцааны хэсэг бий болсон итгэлийг оруулан ашиглаж эзэмшиж өмчлөлтийг эд хөрөг, эд хөрөнгийн эрхийг шийдвэрлэх. За энэ дээр үгүй зүйл яригдж байна тий. За энэ хуураад байгаа. Анх хуурсан. Анхны тохиолдол, анхны гэрээ их. Хуураад. За энэ ингээд энэ барилгын хэрэгийг хотлоо авах гэдэг энэ асуудал маш их яригддаг. Сүүлийн үед хүлээжтэй сүүлийн баг 2 3 жил ерөөсөө нөгөө гэрээр хатчихсан барилга гэдэг маягаар хэрэг шийддэг гэсэн. Энэ дээр болохоор юу гэж анхаардаг вэ гэхээр гэрээ байгуулсан зорилгыг хатдаг. Гэрээ байгуулахдаа ахнаасаа бодлож удаа авах зорилготой байна. Эсвэл явцын дунд
энэ зорилго нь өөрчлөгдөд уурах бол. Тэгэхээр та бүхэн зорилго буюу санаа сэтгэлтэй маш сайн анхаарай. Эрүүгийн үйлдэл ерөнхий анги 2-1 дөрөв энэ сэтэл өөрөө чиг юу байгаад байж байгаа юм бол энэ дээр одоо эдийн засаг тооцоолсон харагддаг. Аяха одоо би өмгөөлөгч юм ийм шийдвэрлүүдээр багтдаг байсан. Тэгэхээр та бүхэн санаа сэтгэлтэй тухайн этгээдийн гинт хэрэг үйлдэх санаа сэтгэлийг маш сайн ерөөсөө санаа сэтгэл хамж чинь бэгийн тэг түлхээд байгаа. Энэний санаа гэртээ яагаад гүрүү талаагаад дараа яагаад ичиж ороод байна. Тэ бас яг эдийн мэдээж явах нь хөл болчихсон. Үнэхээр хүнийг нөхцөл байдлыг оролцсон. Гэхдээ хэдүүлээ бодлогын хаан гэх нөхцөлөд ингээ хийцүүлэн нөхцөл байдлаар аль болох оруулахгүй автаж. За тэгэхээр хуурсан байх боломж байна тийм үү? Өөрөөр хэлбэл тэр гэрчлэгийг одоо өөрөө нэгдээ гаруураа байрыг авчиж байгаа нь өөрөө зарим мэтлэг энэ чинь байна уу? Бац байх боломжтой. За эрүүгийн тусгай ингээ 21 нэг хэрэг шалган шийдвэрлэх ажил бүтэлийн нот баримтын утга нуусан засварлаа өөрчилсөн. Хуурамчаар үүсэх. Эсвэл нот баримтын хуурамч утгыг мэдсээр чухал зөвлөж бокоор шүүхүүд гаргаж өгсөн. За нэг гэрээг чинь өөрчилсөн шүү дээ. Тийм ээ өөрчилсөн. За өөрчилсөн. Энэ асуудал. За гэхдээ энэ дээр давхар та бүхэн харж байгаа. Мэдсээр байж хууль тахиулагч бокоо шууд гаргаж өгсөн гэдэг байна. За энэ дотор байгаа одоо гэмтэрийн залтад байсан. Тэнийг энийг бид хоёр гэмтэрийг шаардлагагүй гэж бодлогын үйлдэл ихэнх дуртай байсан байна. Ийм байна. За энэ хоёр гэмтэрийг айлсан байх боломжтой байна гэж та бүхэн шалгаад ингээд аваа. Юу нь ингээд зүйл залтуудаас жишээ нь хоёрын нэг дээр бэгийн үйлдэл дээр хоёрын нэг бол ойлгомжтой бай та. 18 13 6. Тэгвэл хоёр дахь үйлдэл дээр бол алхах хойж болох юм байна. 11-ийн 2-ын 5 байж болох юм байна гэж болох юм ингээд болцоотой гэдэг нь үлээ та бодож шаав. За 2-2 эцэг үйлдэл дээр хуурсан байж болох юм байна. Хэрэг шийдэх ажиллагаанд одоо юм оромж бодлого байгаа гэх байх боломжтой. Хэдий явчих. За 3 дахь үешээ. За та бүхэн хоёр дээр бол ерөөсөө сонгож авсан хэм хэмжээ болон түүний хувийн хэмжээ бодоход бодлогын нөхцөлтэй цуглуулж. За нэгдүгээр алхам дээр та бүхэн ерөнхий зүйл зартаа авахын тулд хоёрыг эхлэх гэж байгаа. Нэгээ ингэж авчихгуудаа хоёроо хийчихгүүд нэг дээр та бүхэн за энэ үйлдэл байх боломжтой мэл нөхөө бичиж бодохоор нэгдүгээр алхам чухал. Нэгдүгээр алхам чухал гэсэн та бүхэн аль хэдийн нэг болон хоёрдугаар алхамыг бодлогын өгөгдөл дээр цусан одоо өгөгдлийг ингэж үйлдэх тодорхойлолтоо та бүхэн хийх байхгүй. Тэгээд ойлгомжтой 1 3 2 тодорхой болсон. Хоёр дээр харин зүйл зартаа болсон. Ийм байх боломжтой байгаад энэ шалгаад нөөц өгсөн зүйлтэй хингүүтэй маягаад нэгдүгээр алхамынхаа дээр код гэж бичсэн. Өгөөд бодлоо аим илүү хэлбэр байгаа. Гэхдээ нэг дээрээ ч нэсгод очоод бичсэн. Гол зүйл. За 3 дахь гэмт хэрэг үе шатыг тодорхойлох. За энэ дээр болохоор эргүүл ерөнхий ангийн 2 дугаар зүйл. Гэмт хэрэг бэлтгэх 28 дугаар зүйл буюу гэмт хэрэг үйлдэгээр давтах, гэмт хэрэг үйлдэгээр татварыг тодорхойлно. Эргүүл хэсүүд гэмт хэрэг бэлтгэх болон давтахыг төсөөлөх гэмт хэрэг гэж үздэг ба өсөлтний үйлдэл хуулиар хүч эрүүгийн хуулиар шаардсан үр дүн гаргаагүй байх юм аа. За бэйс нарын үйлдэл төгссөн эсвэл тэтгэсэн эсвэл давтах байлна вэ? Ерөөсөө энэ бодлогын нөхцөл маш тодорхой байна тийм. Эргүүл сайн ингэж заасан ерөөсөө ингэж гэмт хэргийг ерөөсөө төгсгсөн ийм хэрэг байгаа. Та бүхэн энэ дээр эрэг алхам 3 бичээд гэмт хэргийг үйлдэх үе шат хэмжээтэй эргүүлийн ерөнхий ангийн 2-7-2-8 гэж биччихээд ерөөсөө энэ алхам ингэж болцлоо. Энэ дээр та бүхэн за бэйс нарын үйлдэл бол тодорхой төгссөн гэдэг үйл байгаа. Аль төгссөн нэг юм зам бичсэн зүйл баримтаахгүй. Магадгүй зарим гэмтийг нөгөө бичсэн завсан байхыг нөхцөлтөд дутаад аваад юм та бүхэн бичсэн завсаар нь хүндэд оруулах гэж. За тэгээд энэ зүйл маш одоо ингээд цааш бүр алхамдууд маш хятад. За алхам бороо та бүхэн эргүүлийн хэмжээ 2-7-2 нөхцөлөд дутаад та бүхэн ерөөсөө төгссөн бол төгссөн төгсөөгөө бичээд. Энэ дээр CC-ийн
үзэхгүй. Ингэсэн юм байна штэ, ингэсэн юм байна штэ. Битгээд байгаа юм шүү, төгсөөд байгаа юм шүү. Энэ өгдөг штэ. Битгсэн битэг өгдөг, татсан битэг өгдөг штэ гэдэг маягаар хэлээгүй. Шууд үүдэлсэн битгсэн төгссөн байна. Бүгдээр нь тодорхой байдаг. За алхам дөрөв. Гэмт хэрэг хамтран оролцох төрөл хэлбэр байгаа эсэхийг тогтооно гэж. За энэ алхам эргүүлийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэг заасан заалтыг гэж байна. За алхам 3 бод эргүүлийн ерөнхий ангийн 2-7-2-8 байна. Алхам 4 бод эргүүлийн ерөнхий ангийн 3 биш. За 3 дугаар бүлэг заасан заалтыг гэж байна. Ийхүү шалгалтаа та бүхэн эргүүлийн ерөнхий ангийн 3 нэг буюу 2 түүнээсээ зовлон хүн гэмт хэрэг үүдэх санаатай нэгдсэн гэмт хэрэгт хамтран оролцох гин шүү. Гэдэг тодорхой нийтүүдэд 3-2, 3-3, 3-4 те хамтран оролцох хэлбэр аль нь дахиалах шүү, амжигч шүү, батгагч шүү гэдэг маягаар багтна. Тэгээд энэ хоёроо хоёулаа мэдээж пост гүйцэтгэгч нар болсон тийм ээ. Гүйцэтгэгч нар болсон. Тэгэхээр энэ хоёроо гүйцэтгэгч байна. Та бүхэн сая бас магадгүй сонирхсан байж магадгүй Хөгжлийн банкны гишт тодорхой эрүүгийн хэрэг сая өнгөрсөн өчигдөр шийдвэрлэгдээд боллоо тийм ээ. Өмнө нь авсан давталдаг хэмжээ шалтгаалаад гэнэтэй тодорхой энэ хүний үйл толгойлолтой хэрэгдээ дахиж энэ зүйлийг нь шалгаж шийдвэрлэх байна гэж хэргийг ахаж шүүхэд болсон. Хоёр хэргийг нь мөрөж шалгах тогтоосон байдаг. Тэгвэл энэ үрээндээ 42 хүн 3 хуулийг толгойд хэргийг хэлээд 8 оргийн хоцод хэлээд байна. За энэ дээр бол ерөөсөө хамтран олох хэрэгцээг маш сайн дурдж одоо ингэж хийж байгаа шүү. Юу ажилласан бол та бүхэн энэ багчаар авсан юм шүү. Энэ итгэхэд бол амжигч нь шүү. Энэ итгэхэд гүйцэтгэгч нь шүү. Тэгэхээр энэ ерөөсөө нэгний үгээрээ тодорхой болчих таа. Аль нь гүйцэтгэгч юм бэ? Аль нь амжигч юм бэ? Аль нь хатгагч юм бэ? Би ерөөсөө ойлгохгүй шүү дээ. Аль нь зохион байгуулагч юм бэ? Гэж бодоод болчихвол ерөөсөө байхгүй маш илэрхий. Гүйцэтгэгч гэдэг нь гүйцэтгэсэн юм байна. Амжигч гэж тэр юм хийхтэн гэмтэр хийхтэн тодорхой үйлдэлтэнд хамжаад юм. Хатгагч гэдэг бол энэ гэмтэрийг үйлдэлчээ энэ мэдээж нөгөө хүмүүс тавьсан шилтэй байх шаардлагатай. Тийм. Зохион байгуулагч гэдэг бол ойлгомжтой шүү дээ тийм ээ. Энэ гэмтэрийг зохион байгуул. Тэгэхээр ерөөсөө та бүхэн энэ хуулийг уншиж тодорхой үгийг ерөөсөө тодорхой тэрийг өвөж ерөөсөө зохион шинжтэй оруулах шаардлага өртөөсөө байхгүй. За алхам тав. Одоо бүр ингэж тэр юм бүр гэрлээ удар хийж байгаа. Ерөөсөө алхам 3 бод төгсөөгүй шидэд төгсөөгүй байвал битгсэн юм уу, давцсан юм уу, тэрийг нь бичээд төгссөн бол төгссөн байна. Тэгээд болоо. За алхам 4. За гэнэ тэр хамтран хэлбэр. За энэ хамтран хэлбэр дээрээ за энэ хоёрын жишээ нь би нарын тод ерөөсөө гүйцэтгэгч нар байна. Тэгэхээр бол энэ өөр хүмүүсийн байдлаар одоо Б-ийг одоо барилгат нь Т баатамж оролцоогүй нөгөө найз Г тэг хамбагны ажилтны Г барилгах үйл хамтран ийм үйл байдаг байхгүй. Яг тийм тийм байдлаар үйлдэлийг гаргаж ирж аль шалгаад үдээд тийм зүйл байхгүй. Байхгүй учраас өвөглөө юм хом чадсан маань бидэрт ингээд дараагийн юм маш хэрэг болж байна. Магадгүй бид нөө буруу яваад гээтэй нийлээд ингээд занцсан байна. Гээ анхнаасаа байгаагүй тэр бүхний ажилтны байж байгаа юм. Тэр чинь угаас уурам хэлэх үйлдэл юм шүү. Гэдэг маягаар тодорхой байжсан бол энэ дээр хэдүүл ингээд хамтран орлооны үгийг шалгаад гээ бол энэ нэг дээр одоо хамтран багч юм байна. Хамжих юм байна. Гээ багтаад гарч ирэх нэ. Тийм бол хэдүүл ингээд цагаа хийж юм гэнэ. Тэгэхээр анхны алхамдуудаа маш сайн хийгээл ерөөсөө та бүхэн анхны юм авчид тэгэл 2 дугаар алхам хийхэд та бүхний энэ ажил баг ингээд барыг дуусна. Яа тэгэхээр 3 4 бод маш хурдан бичих. За алхам 5. Алхам 5 бод бүр хурдан бичих. Гэхдээ алхам 5 дээр та нэлээ жоох уур чадвар шаардна. Алхам 5 гэмт хэргийг үгүйсэх хэрэгтэй. Уудмууд гэмт хэргийг үгүйсэх чи ерөөсөө эргүүл хийх ингээд дөрвөр хэлдэг. За ингээд та бүхэн энэ зүйлүүдийг ажиглаад байгаарай. Эхний нэг бол ерөөсөө хуулийн зүйл тусаа ингэ зүйл завдаг авчин. Хоёр дахь нь зурсан зүйл чинь. Гурав дахь бол эргүүлийн ерөнхий ангийн 2-7-2-8. Гурав дахь өөр асуудал байхгүй. Дөрөвдүгээр алхам дээр бол ерөөсөө эргүүлийн ерөнхий ангийн 3. Юу ч чадахгүй.
5 дугаар алхам нь эрүүл ерөнхий ингээд 4 өөр юу ч шалгахгүй. За 4 дээр харин тухайн үнээсээ үүднүүдийг л шалгана. За энэ дээр гэмт хэргийг үүсгэх нөхцөл байдлууд нь гадаад илэрх хэлбэр агуулгын код эрүүгийн тухайн ангид заасан тодорхой тэмдэгний шинжийг агуулсан болов. Ямар нийгэм төр байгууллага аж ахуй нэгж иргэдийн болон өөрсдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилго нь үүднээс нийгэм башигтай эрүүгийн хууль тухайдан заасан үйлдэл үзүүлэлт байдаг. Өөрөөр хэлбэл эрүүгийн тухайн ангид заасан гэмтэргийн шинжийг хэлбэрийн хувьд бүрэн хангаж байгаа ч үйлдэгдэх онцгой нөхцөл байдал нийгэм ашигтай байх гэхлээр гэмт хэргийг үгүйсгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар эрүүгийн ерөнхий ангийн 4-р бүлэг заасныг шалгах нэ. За бид нэг ингэ шалгаа явуулчихад яагаад ч гэмт хэрэг вэ? Одоохоо яг гэмт хэрэг. Гэтэл тэр гэмт хэргийг үгүйсгэх хэрэгтэй гэдэг. Үгүйсгэх. Энийг бид шалгах. Тэгээд энийгээ шалгагдаад үгүйсгэж байвал энэ өөрөө ингээд 4 заснаар үгүйсгэж байгаа учраас гэмт хэрэг биш болж байна гэх юм. Өсөд зорилго нь. За бид нар үгүйсгэх одоо та бүхэн одоо эрхцүүлчнэр байгаа үгүйсгэх хүслээд одоо маш сайн мэдж байгаа тийм. За одоо энийг тушаал шийдвэрийг биелүүлэх тийм ээ. Аргагүй хамгаа гацаагүй байд. За энэ нөхцөл байдлууд бол бүгдээрээ ерөөсөө тэр үгүйсгэх. Эндээс та бүхэн маш сайн хараарай. За үгүйсгэх байдал 4-1 байх боломжтой юм уу? 4-2 байх боломжтой юм уу? 4-3 байх боломжтой юм уу? Энийг та бүхэн дотроо өөрсдөө бодож шалгацгаадаа яг бодлого бодгодоо тэр 4-дөр шалгасан нэг ч биш юм бол эрүүгийн байдлын ерөнхий ангид заасан 4-р бүлэг заасан одоо нөхцөл байдлуудаас одоо үүсгэх байдал хангалттай байна. Ингээд бичиж болоо. Таны тэрийг мэдж байгаа чинь ингээд мэдчих. Магадгүй энэ 4-дөр заасны тэр нь жоохон төвтэй байх боловч энэ ингэж үүсгэж яана гэдэг тайлбар. Бүр бодож энэ үуч бас цагаа байдлаар комбо жишээ нь одоо манай энэ тохиолдолд юу бодлох хэрэгтэй тийм ээ. Ингээ манай хүний уурыг хөргөсөн шүү дээ. Уур нь хөргөсөн. Уг нь одоо зүгээр байраар дутсан бас их сайн зөв бэ маань өгч байгаа тий. Тэгээд энэ чинь бэж юм уу гэж байгаа юм биш. Тэг угаасаа муухай биш тий. Ингээ завлаад ингээд уурын чүчиг баримт үлдээд ингээд нүг бүшүүх мөхөр хандуулаад ингээд тэр оронд талчулаад тийм дүүцэлцтэй байгаа биш үү гэж бодож болохоор бол тийм нэрээ байгаа л та бүхэн дүрмийнх аль нэг юм байна уу гэж шалгах хэрэгтэй. Ямар ч бодлого биш. Тэгээ би анзаарч байгаа та бүхэнд би энэ алхам 3, 4, 5 дээр ерөөсөө энийг шууд задлж ярихгүй гол хуулийн зүйл задлж ярихгүй гол яагаад тэгэхээр энэ хуулийн зүйл задлаад хэвлээ тагтаа зүйл задлаж юддөөсөө биш. Харин та бүхэнд би энэ 11-ийг тайлбарласан маань чухал ачаал бүгдтэй гэсэн шүү. Байны тэгээд үдээ. Нэг үгээр ярилцах тий. Алхам 6 эрүүгийн хариуцлага хүлээдэг чөлөөлөх үндэстэн журмыг тодорхойлгоо. За энэ маш чухал алхам байна. Маш чухал алхам. За энэ 6 дугаар алхам бол эрүүгийн хариуцлага хүлээдэг чөлөөлөх үндэстэн. За энэ нэгдүгээр эрүүгийн хариуцлагыг хүлээхдээ хөндрүүлэх нөхцөл байдлыг харгалзах 6-5 дугаар зүйлүүд нь 6-1. За энэ дээр хэдүүлээ энэ дөрвөн нөхцөлийг ерөөсө дөрвөлгийн таавал хийхгүй болохгүй. Ийм хэцүү байгаа. За одоо хэдүүлээ нөгөө 6-5 шалгана. 6-5 бол эрүүгийн үндэсний 6-5 зүйл маань тухайн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх. Энэ хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад одоо 6-5-ын нэг дээр тохиолдсон шинжтэй нөхцөл байдлын улмаас анхаад байгаагийн тэрэг үүддэг. Тухайн тэргийг үйлдэхэд хохирчин зүг бус үйлдэл одоо нөлөөлсөн. Хохирлоо төлсөн эмнэлгийн тусламж үйлчилгээг энэ дээр үйлдүүлсэн ч гэх юм уу те. Ингээд мөн энэ хөл байгаагүй өөр байдлаар хөнгөрүүлж бодоод мэдээж хохирч юм маш сайн төлөө дээрээс нь дахиад хичээл зүтгэл гаргаад ингээд явж байгаа хүмүүс байдаг шүү дээ. Тийм тэр нөхцөлд нь үлдээж аваад эргүү хариуцлага хөнгөрүүлж ер нь одоо манай эрүүгийн үед чинь шүүгдэгчийн эрхцэн байдлыг дээрдүүлнэ гэсэн байна. Тэр хүнгийн зэрэг үлдсэн байж болно. Тэр хүн буруу зүйл хийсэн байж болно гэхдээ эрүүгийн хувьд цаасан хөнгөрүүлэх нөхцөл байдал заавал хөнгөрүүлэх. Заавал шүү. Заавал хөнгөрүүлнэ. Хөнгөрүүлэх хөрдөн. Хөнгөрүүлэх хөрдөн бол эрүүгийн хэрэгцээний 6 дугаар. За энэ 6 дугаар зүйлдер ийм тохиолдолд үүднэ гэж байгаа.
Мөн би энэ дээр ерөөсөө 6 та бүхэн ингээд бичээг байгаа. Яа тэр чинь маш хэлбэр зүйл тахгүй та бүхэн 16 дараа очиод за 6 очиод үүдийнхэн 6-5-ыг очиод 6-5 энийг шаард хангаж гин үү үгүй байна 2 хангаж гин үү үгүй 3 хангаж гин үү үгүй 4 хангаж гин 5 хангаж гин ингээд болчих. За 6-5 хөндрүүлэхтэй тийм ээ. За ийм юм хөндрүүлэхтэй. Харин хөндрүүлэхтэй энэ хууль зааснаа заасан хөндрүүлэх байдлаас өөрөө хөндрүүл болдог. Тийм бодлоо шүү. Тэгэж үгдэх чи хэвчэн байдлаа байна. Хөнгөрүүлэлт бол тэгж болоод идэг. Гэтэл 6-д энэ нүүд заасан тэр хэдэн зүйл заасаа өөр байдлаар хөндрүүлж ерөөсөө болохгүй нэг өсө тавх одоо ч чиглэх ёстой зүйлүүд нэг юм. За бид нар бодлого бодохдоо нэг алдаа гаргадаг. Тэр нь болохоор одоо нэг 15-аас 10 жилийн хоригтой хэрэг бай гэж бодъё л доо. За ерөнхий хөндрүүлэх бүрэлдэхүүнтэй тэгээд 5-аас 10 жилийн хоригтой юм хэрэг байя. Ийм зүйлч ачаалээ бодлого. За тэгвэл тэгээ эрүүгийн хариуцлага үлээхдээ манайхан чинь 5 жилийн ялгагчдаг. 5 жилийн. Ашгууд 8 жилийн ялгагч. Ингээд зохиогоод 12 жилийн ялгагчдаг. Энэ ерөөсөө энэ их муухай эргүүлсэн, энэ ингэсэн ингээд 12 жилийн ялгагчдаг. Тэгэхээр энэ ингэж ерөөсөө тоогоод ялгахгүй шүү. Хэвээч тоотой л. Магадгүй дотор нэг сонгох санкцтай буюу сонгох ядын төлөвтэй байж болно тийм ээ. Торгоо, зорчих хийх, байрлах, нийт тустай ажил хийх, хорих ийм ялгаатай байж болно. Тэгвэл та бүхэн эндээс аль нь өгөх юм? Хорихыг нэг юм уу, торгоод нэг юм уу? Та бүхэн ялдаг шүүгчнэр та бүхэн биш. Та бүхэн ерөөсөө шалгуулж байгаа юм шүү дээ. Таны шалгуулагч маань энэ 6-6-ыг ойлгодог өнөр тийм мэдэх гэдэг. Тэрээс биш та мундаг ялгдаг хүн байх шүү гэж. Та яг тааруулаад ялгдаг гэсэн байх шүү гэж танд амаагүй байхгүй. За бид бодлогын эсрэг өгөгдсөн хугацаанд хөшөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэл хамгаалахыг зааж. За хөшөөл үзүүлэх тухай хууль хамгийн түрүү 2021 онд болсон. Та бүхэн өөрсдөө дээр очиод одоо хараад ирж байна тийм ээ. За энэ нөгөө бодлогын өгөгдлөд манай энэ сая өгөгдөх бол хугацаа байгаа юм уу? Жидээ оны хугацаа байсан тийм. Тэгээ энэ дээр бол одоо хөшөөл үзүүлэх тухай хуулийн бодол байна. Тэгэхээр хөшөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэл хамгаалахгүй байна гэж бодоод өгсөн. Тэгээд бодоод бодож та энийг мэдтiin байх. Тэгээд бодоо. Ерөөсөө энэ зүйлээ мэдтiin байна гэдгийг чинь шалгуулагч мэдхийг л хэлдэг. За магадгүй хөшөөл үзүүлэх хууль тамаараад ингэж байгаа та хөшөөл үзүүлэлтээр шалгаад. Дээрээс нь хөшөөл үзүүлэх тухай хуультай холбоотой асуудал шийдвэрлэдэг. Магадгүй 21 оны өгөгдөлтэй нэрчийн та бүхэн усан дэд жүгийн тогтоол байдаг шүү. Тэрийг бас ашиглах юм бол хадгалж ашиглах. За дээрээс нь 3-аас заавал зохицуулах зүйл эрүүл ерхий ингээ 2 суулгууд заасан. Тэмцээний ангиллыг санкцийн үрээр тодорхойлж ял онгодод сонгох боломж. За дээрээс нь эрүүл ерхий анги 6-7 дотоонод хэрэглэх боломж байгаа гэдгийг шалгана гэж. Бодлогын өгөгдлөнд ял онгодсон үндэстэй эцэг гэсэн асуудалсан тохиолдолд тухайн онгодсон ялан зүйл анги заасан ял багтаж байгаа эсвэл зөвхөн хариулт өгсөн. Ял онгодод нь гэсэн тохиолдолд зөвхөн санкцыг бичнэ. Хэрэглэх хугацааг өөрөө сонгож ял онгодод өгөхгүй гэж байна. За энэ дотор нэг маш чухал өгүүлбэр байна. Тухайн онгодсон ялан зүйл анги заасан ял багтаж байгаа эцэд зөвхөн хариулт өгсөн. Өгж. Магадгүй 1-5 жилийн хоригтой хэрэг байгаад юунаас шүүхээс ингээд 6 жилийн явах юм бол ингээд явчихсан. Тэгвэл энэ чинь буруу байна шүү дээ. Энийгээ давсан дутаж их хэрэгтэй. За ингээд хэзээ жишээ нэг юм байдаг. Өсвөр насны хүүхдийн хэрэг дээр өсвөр насны хүүхдүүд торгуулийн яд оногдуулж боддоггүй гaalтай байдаг. Хэрвээ та бүхэн тесттэй хийж байгаа бол энэ жилийн нэмэгдсэн 583 тесттэй басын асуу байгаа. Ер нь бол тестүүд ихтэй баг бодлого шиг тестүүд байгаа тийм ээ та бүхэн анзаарсан. Тэрэндээ яг энэ улсын яллагч зэрүүлсэн тийм. Тэгэхээр энэ дээр өсвөр насны шүүгдэгчид торгуулийн яд оногдуулж байгаа гэж байна тийм ээ. Тэгвэл энэ нэг 8 зүйлээ боломжгүй байх шүү гэдгийг бас дурдаад ингэ бичих хэрэгтэй. Энийг сайн анхаарах хэрэгтэй гэсэн үг шүү. Тэгэхээр та бүхэн 6-7 оноор 20 хардыг 20 оногдуулахгүйгээр тэнцэг 7 оног бол тэнцэгтэй. Аль нь тэнцдэг. Гэхдээ 6-7 энэ ялыг ялаад чөлөөдөг хөнгөрүүлэлт юм асуудал байна. Нэг ийм асуудал
Тэгээ эргүүдийн ерөнхий ангийн 6 давхар зүйл бол одоо ерөнхий харилцаа чөлөөж хөнгөрүүлэх гэж байлаа гэж байна. За 5-10 жил харилцаатай хэрэг 5-10 жилтэй харилцаатай хэрэг дээр ингээ шүүхийн зүгээс юу яа одоо шүүгдэж бол хохирж юм аа чи танд үлдсэн юм байна, бүрэн яасан юм байна, анх удаагийн тэр зөндөө хөнгөлөх байдлууд байгаа юм байна. Хохирчийн зөв хөнгөлөлт гэмт хилүүлсэн юм байна. Ер нь нэг нь яахан тосгүй гэмт хэрэг болжтэй гэдэг тиймэрхүү яатч нөхцөл байдал үүсгэж тийм үү. А энэ нөхцөл байдлыг харахад бид шүүх 6 тодорхой зүйлийн 1-3-ыг хэрэглээд 6 тодорхой зүйлийн 1-3-ыг хэрэглэнгүүтээ 5-10 жилтэй хэрэглээд 9 жил ядагчтай гэж. 1-3-ыг хэрэглэх 1-3. Тэгэх бол энэ өөрөө зүв бэ нү буруу бэ нү гэдгийг хэвдээ 6 7 заавал харагддаг. Ерөнхийдөө ерөнхий ингээд 6 тодорхой зүйлийн 1-3 дээр тухайн этгээдийн тэр 5-10 жилээр хэрэг дээр 6 7 1-3 хэрэгжилж байгаа тохиолдол за хамгийн бага ялсны 3-2-оос тэрхгүй за хамгийн их ялсны 3-2-оос багагүй ялгааг байдаг. Энэ нь бол одоо 5 жилийн 3-2 гэдэг чинь 3 жил 4 сар орчим болдог. 3 жил 4 сар. За тэгээд 12 гэдэг чинь хамгийн хэмжээний дээр 8 жил болж байна тийм. Тэгэхээр 3.5-8 жилийн хооронд ялах боломжтой. Тэгэхээр нөгөө 5-10%-тэй 2 жилтэй хэрэг дээр зарим тохиолдолд 3 жил 5-6 сар 4 жил ялах хүмүүс аваад идэг шүү. Энэ өөрөө нөгөө 6-7 хэлж байгаа байдаг шүү. Тэгээд одоо бодлого жилийн жил хайжирч байгаа. Хөлжтэй холбоотой Америкийн өвдөө нэгдээд нийлээд ингээд шаргалтыг өөрчлөөд нэгдээд ингээд сайжруулаад жоохон хөндрүүлээд байна тий. Тэгэхээр магадгүй энэ 6-7 хэрэглэхдээ буруу үйлдэл өгөгдөлт байгаа тэгээд та 6-7 хэрэглэх гэх юм ийм асуудлыг аваад ирвэл та бүхэн ингээд өгөгдлөө майсан уншаад хийгээрэй. За 7-1 дээр одоо та бүхэн тэр хөнгөн гэдэрэг үлдсэн тийм ээ. Тэгэх гэдэг зүйл явж идэг. Тэгэхээр боломжтой гэдэг байдлаар харилцах. Заавал тэнцэн мэдрэх хэрэггүй. Чинь болно. Яг тэр 6-7-7-1-ийн заатууд дандаа болно гэдэг заатууд байгаа шүү. Үүрэг бодосон зүйл биш. Бодис авсан ийм фактууд байдаг. За энийг ерөөсөө маш сайн та бүхэн бодорой. За ингээд энэ хэвчлүүдийг гаргаж ирээ та бүхэн бичлэг. Мөө болж штеп. Эднийгээ мэддэг хүн байж тээ гэж авчихсан дээ. За дөрөвт мэдээж албатай арга хэлжээ. Нэмэгдэх ялын талаар дуусна. Магадгүй нэмэгдэх ялтай албатай арга хэмжээг хэрэглэх ийм хэрэгүүд байж болно. За жишээ нь одоо нэмэгдэх ялтай хэрэгүүд бол авилга албан тушаалтын хэрэгүүд байна тийм ээ. За энэ дээр нэмэгдэх ялуудын одоо тэр албанд ажиллах эрхийг нь халах. За дээрэс нь одоо эргүүдийн банкны 27 дугаар зүйл заасан байгаа. Тэр одоо замтаа албатай хэрэгүүдтэй жолооны эрхийг бодлоод байна тийм. Тэр энэ нэмэгдэх бодтой та бүхэн маш сайн гарлаа хандуулаад энийг бас дурдж өгөх хэрэгтэй. За албатай арга хэмжээ бол эргүүлийн ерхий ингээд 7 дугаар зүйл одоо 7-2-5 хөрөнгө хураа тий энэ албатай арга хэмжээнүүд юм болоод яригддаг. За тэгэхээр энийг мэддэг гэдгийг харуулах. Жишээлбэл магадгүй гэмт хэрэг үүдэлтэй шин механизм ашигласан байх тийм ээ. Тийм тухайн тээврийн хэрэгсдэг бол тийм ээ. Энэ тээврийг олоод гэмтний болмоо гашиг орлого олсон байх юм тухайн ашиг олж уцаа орлого олноо гэсэн одоо болсон гэж тий. Заалтууд. За тэгэхээр энэ 6 зүйл бол та бүхэн эргүүлийн ерөнхий ангийн 6-5 өшөөрөө зүйлийг тухай авъя. За эргүүлийн ерөнхий ангийн 6-7 болон 7-ыг шалгахад хэрэгтэй. Ийм зүйл заасан. За энэ маш чухал. Одоо та бүхэн ингээд 5 4 3 дээр маш бага юм ийгээ гараад ирсэн чинь 6-д жоох их юм хийж байгаа. Ихтэй хайцангуу гайгүй. Та бүхний хэрэгсээ мэддэг юм байна. Бацаа харах боломжтой юм байна. За 7 дугаар авах. Эргүү хэрэг хянаж байдаг ажиллагаатай холбоотой нөхцөл дүн шинжилгээ хийжээ гэж. За энэ дээр та бүхэн эргүү хэрэг хянаж байдаг ажиллагаатай холбоотой нөхцөл дүн шинжилгээ хийхдээ зөвхөн эргүү хэрэг хянаж байдаг тухай хууль хэрэглээд авчдаг. Бас яг зөвхөн эргүү хэрэг хянаж байдаг тухай хуультай холбоотой асуудал байх юм биш. За шүүгэн шийдвэр үүсгэх тухай хууль хэрэглэгдэж магадгүй. Эргүү хэрэг хянаж байдаг хууль дээр нээлттэй хаалттай дэглэмийн талаар хорхын томдууд одоо дуудаж өгч болдог тийм. За магадгүй би зарим
7 жилийн ял өгөнгүүтээ нээлттэй дэглэм гэдэг ял өгсөн гэдэг. Та бүхэн тэгж юусоо хэрэггүй нээлттэй хаалттай гэдэг боломжтой л гэдэг удаад. Тэгэхээр юусоо энэ нэг зүйл яригдаа ерөөсө бодлого өгдөд байдаг тийм ээ. Нийтэн өгсөн юм уу сая энэ бодлого дээр нийтэн өгсөн. Тэгвэл нас өгдөг юм чинь бид нэр ерөөсө тэр нь хангагдж байна л гэж нийтэн өгдөг. Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлага хуулийг насанд хүртэл хийдэг юм байна. А тэр нас нь маш тодорхой өгдөд ингээд явчих юм бол насны асуудал болж байна. Тийм бол насны асуудал орж ирэхэд мастер насны дээр шалах асуудлууд тусдаа эрүүгүүлээ 6 8 дээр байгаа насны асуудал. Энийг заавал шалах хэрэгтэй асуудал гарч ирнэ. 6 3 дээр юм байна. Байдаг. Тэрний асуудлууд бас бий. За тэгэхээр нас өгөгдөг учраас нас одоо тодорхой тэр өгөгдлүүд хэрвээ өгөгдөөгүй бол та бүхэн хангагдчихэ гэж үзэж таашаа. За мөн хийсэн сэтгэлгээгээд аль болох байна. За магадгүй нэлээд дэглэм мэглэмийн асуудууд нэлээд яригдаа тийм их бодлого ирэх юм бол та бүхэн шүүх шийдвэр үүсгэх тухай байна. Тийм үү? За шүүх шийдвэр үүсгэх тухай маш хүн төлөвлөдөг том. Эндээс одоо эрүүг хэрэгцээ даатуутай эрүүг хэрэгцээ асуудууд орж ирнэ тийм ээ. Тэгэхээр та бүхэн энэ дээр тэр эрүүгийн шийдвэр үүсгэх даатуутай зүйл захгүй руу хэрэгтэй. Тэрээс эрүүн захиргааны би хэлүү очиж байгаа юм бол цаг хийдий баасан. Сүү өгнүүдээ хэрэглэж зүй затаа. Магадгүй эрүүгээр хэрэгжүүлэх ажиллагаа бүгдэлтэйгээр хохирлт хориг шийдэж байгаа тохиолдолд иргэний хэрэгцээ асуудлууд орж ирдэг. Тийм хорийн асуудал тийм. Энэтэй холбоотой зүйл байвал бас магадгүй иргэний биш бүтээн шийдэх тухай үеийн дөрвөн зүйлийн талаар орж ирүүлэхгүй. Тэр нөгөө хохирогч чинь сэтгэлж өчсөн хохирол хорог шийддэг болоод байгаа шүү дээ тийм ээ. Энэ асуудал орж иж байгаа та бүхнээс энэ үедээ 510 511 зүйлийг хэрэглэн тийм. Тэр энэ нөхцөл байдлуудаа маягтай мэдэж яах юм уу? Одоо та бүхэнд би ийм зүйлийг мэдэрэй гэж хэлэх зүйлүүд маань ерөнхий сайн хууль заасан зүйлүүдийг хэлэхэд биш одоо магадгүй ч энийг хэлнэ үхэж биш одоо бүх зүйлийн угрууд мэдэхгүй болохгүй. Гэтэ одоо хүн бүгд мэднэ гэж юу аах вэ? Ерөнхий ингээд тийм хотоод асуудал байлаа гэхэд нэлээд бас юутай хандаарай. За одоо ингээд та бүхэнд анхааруулах асуудал байна. За алхам хоёрын тухайд гэмт хор заасан нэг тодорхой байдаг тийм үү? Юу заатаа болсон. За алхам хоёрын тухайд гэмт хэргийн шинжийг хангахгүй, гэмт хэрэг мөн боловч гэм буруутай тооцож болохгүй болон эрүүгийн хариуцлагыг ногдуулж болохгүй тохиолдол алхам хоёр дээр байна шүү. Энийг гараараа та бүхэн алхам хоёр дээр гэмт хэргийн шинжийг хангахгүй, гэмт хэрэг мөн боловч гэм буруутай тооцож болохгүй болон эрүүгийн хариуцлага ногдуулж болохгүй тохиолдол. Тусдаа өөр шүү. Гэм буруутай тооцож болно. За энэ гэмт хэрэг үйлчлэн. Гэхдээ эрүүгийн хариуцлага ногдуулж болохгүй тохиолдол байдаг. За эрүүгийн ерөнхий гэнэг асуудал гэмт хэргийн хууль зохиол. Гэмт хэргийн хууль зохиол. За хууль зохиолтойгоор энэ өөрөө одоо гэмт хэрэг тооцох байна. Тэгээ энийг та бүхэн хийж явах хэрэгтэй. Ааш юм. Хууль зохиолтой та бүхэн асууд одоо та бүхэн эрүүгийн хуулийн тест хийж явах чи ирж байгаа шүү дээ. Тийм ээ? Гэмт хэргийн хууль зохиол. Тийм хууль зохиолтойгоо заалтуудаа маш сайн зэрэг. Хоёр талууд гэмт хэргийн хохирол хорвош. Хохирол хорвош нь өөрөө одоо гэмт хэргийн юм. Жишээл эрүүг хуулийн тусаа ингээ 17 удаа зүйл заасан 17 хоёрдугаар зүйл заасан удаадах гэмт хэрэг байна тийм ээ. За энэ удаадах гэмт хэрэг дээр болохоор 250 300 мянган төгрөг хүрэхгүй төвчлүүд гэмт хэрэг биш. Гэхдээ хүндрэлт нөхцөл байдалтайгаар буюу орон байрлал нэвтэрсэн ч юм уу машин механик ашигласан тохиолдолд заавал 300 мянган төгрөг байх шаардлагатай. Ийм онцлогтой байдаг шүү. Ер нь та бүхэн бодлого бодож байхдаа зарим тухайн ангийн зүй заалтын доод тайлбар гэсэн зүйл тэрийг маш сайн уншаарай. Жишээ нь яг саяныхтай тайлбар гэдэг 300 мянган төгрөг бичсэн байгаа. Эргүүл ерөнхий ингээ 12 нэгдүгээр зүйл чидэг гэмт хэрэг дээр мөн тайлбар гэсэн хэсэгтээ багцны өгöd гэж хийх нэг юу гэж юу гэдэг тайлбаруудыг дэлгэрэнгүй бичиж байна. Энийг уншаад юм аа ихэд тавбууд маш төвчтэй байна. Төхөн бай. За дээрэс нь эргүүл ерөнхий ангийн 6 тусалсан эрүүгийн хариуцлагууд багцны. Энэ маш чухал. Энэ насны багтаа ингээд гэмт хэрэгүүд
маш их олж ирдэг. Тэгэхээр энэ насанд нь хүрээгүй байсан бол тухайн хүн тэм зэрэг үүссэн ч гэсэн тийм ерөөсөө хэрэг хариуцах зүбийг биш. За 6 гурвууд хэрэг хариуцах чадвар өөр хэрэг хариуцах чадваргүй гэдэг юм бол бид хэрэг хариуцахгүй тийм ээ. Яг үгүй үчигтэй интеллигенс баг гэж боддог. Тэр одоо шатаа өөрчилж боддог. Тэгэхээр та бүхэн энэ хэрэг хариуцах чадвар энэ зүйлүүдийг хоёрдугаар хатгамтан дээр заавал мэдчих хэрэгтэй байх нэ. За одоо нэг юм зүйл байна. Хуулиас зүйл за тайх ерөнхий анги багтаан гэж байна тий. Хууль зүйн техник. За ерөнхий анги бол 1-9 хүртэл байгаа тий. За 9 бол хууль идэвхтэй асуудал байгаа. 8 бол өсвөр насныхоо 7 бол одоо тэнцэх одоо албадлын арга хэмжээний асуудал байдаг. 6 энэ нөгөө хөнгөрүүлэх байдал эрүүгээр тус чөлөөлөг таны нас тий. 5 бол одоо ялын асуудал байгаа. Эрүүгээр хариуцсан. 4 бол одоо бид сая аргагүй амгаад 3 бол хамтраа 2 бол одоо энэ гэмтэргийн санаа зүйл профешн. Нэг бол эргүүл бодлого хөөе энэ асуудал багтж байна тий. За тэгээд 10-аас хойш бол одоо бид энийг заавал мэдчих хэрэгтэй шүү. Та бүхэн тестээр тааж байгаа. Та бүхэн системаас юу хийж байгаа гэдэг энэ бодлого дээр бол анхаарах зүйл бол хэвдэж юу гэдэг вэ? Энэ нэг тэр заалтуудыг мэдчих хэрэгтэй. Тийш тий. Одоо энэ тестээр хайж байгаа та бүхэн энийг бол бид нэг хийгээд байгаа шаардлага. За би энийг бол зүйлийг хэлхийг гэж бодож байна. За хууль зүйн техник гэдэг зүйлийг таарсан яриад байна. Нөгөө хуулиас зүйл залтаа ингээд эндээс очиж юм хайгаад байгаа ч ерөөсөн маш гол юм аваад байгаа боломжтой шүү. Тэгэхээр энэ жоохон та хууль зүйн техниктэй байгаарай. Хуулиас зүйл залтаа маш сайн авах. Бодлогыг зөвхөн хамтын дагуу бодноо. Өвдөөгүй нөхцөлийг хангагдсан гэж үзнэ. За бүр удаанаар ингээд маш бичсэн байна тий. Энийний дагуу та бүхэн бодох хэрэгтэй. За бодлогыг ерөөсөө хийсвэр гэж бодож болохгүй. Зөвхөн ерөөсөө ямар ч асуудал үүссэн бол заавал хатгантаараа бодоо бодлогыг. За дээрээс нь та бүхэнд тэр хуулийн зүйл залтыг олохоо маш заахгаач ингээд болох хэрэгтэй. Тэр зүйл залтыг олсон зүйл залтаараа хуулиасаа тэр хүрээндээ л ингээд тайгаад ирчих та бүхэн болно. Одоо өөр илүү ингээд хүрээ хийж гараад байгаа. Хөнжил явах. Тэгэхгүй ингээд хүрээ хийж гараа юу яагаад л яваад байгаа юм бол хязгааргүй яваад байгаа юм бол бүх зүйлийг шалгах чинь тэгвэл та нарт цаг амжихгүй. За одоо та бүхэн одоо ингээд тактиктай мэдээж байгаа тийм үү? За ингээд бодлогоо тесттэй мэдээд ингээд компьютерээс болж байгаа аппликейшнээр хийж байгаа та бүхэн хийж байгаа. Миний зүгээр одоо та бүхэн ингээд туршлагаасаа ингээд хуваалцаад за одоо миний хувьд бол ерөөсөө чиний удаагийн шалгалтаараа тэг үлжилээ. Миний тухайн туршлага одоо түүнээс хойш хүмүүстэйгээ туршлага хуваалцаж байгаа энэ асуудлаар юу ер нь хуваалцаж байгаа гэхээр ерөөсөө бодол тесттэй маш их. Тест хийгээд нэг хүнд бодлого яриад нэг хүн одоо бодлого яана. Бодлого хамгийн хэцүүтэй гэж ийм маш их яригддаг. Угаас энэ бол хизээд ингэсэл байх ба. Магадгүй одоо шууд гэж байхгүй одоо бодлого жишээ гэж дотроо байхгүй болох юм. Энэ үрийн хөө техник жишээ байх боломжтой. Энэ асуудал ярих тоолгоо хата. Тэрний байнг яригдсан нэрэл стейж бодлого бодогдолтой. Энэ бол бодохгүй байх биш. Тэгээ миний бодлогоо та бүхэнд гэж хэлээд гэхдээ та бүхэн өөрсдөө хөөе хийгээрэй. Миний бодлоо энэ бодлогыг заавал та бүхэн ингээд холоо тавих юм биш. Одоо манай гэж чинь 7 хоног та бүхэн нэг удаа бодлого хичээл амтанаар аваад нэг удаа бодлого аваад шүү дээ. Энэ ягаад та бүхэн хийж. Үлцэн үедээ харин тест хийж. Ямар санаа зовдгоо тесттэй. Аяанда бодлогын нөхцөлөд та бүхэн толгойд тоноод үлдчихэв. Нөгөө тестийн шалгалтын дээр та бүхэн тэнцэж гарч ирэхгүй бол бодлогын шалгалтанд орж чадахгүй шүү. Тэгээд тестийн шалгалтанд нэгдүгээр тэнцэж байгаа. Тэнцээд гараад ирэхэд багы та бүхэн бодлогын шалгалтын энэ ойр зур юм олсон учраас яг тэр орооно та бүхэн бэлтгэлээ барьчих хэрэгтэй. Жишээ нь маргааш нь аль нэг бодлогын хоёр бодлого гарч ирж байна. Тэгэхээр та бүхэн тэр хоёр бодлогыг бэлтгэж. Тэгвэл тэр хоёр бодлого өгсөний өдрөө оройн муу маргааш нь дахиад нөгөө бодлого бэлтгэх гэсэн үг шүү. Тэгээд та бүхэн маш их боломж байгаа. Тэгэхээр энэ дээрээ та бүхэн маш сайн бодлогуудаа уншаад таны алхамдуудыг жийжлээ. Жишээ нь түлхүүр өгнөд.
Энэ дээр ямар түлхүүр өгнөд байна вэ гэхээр та бүхэн бодлого алхамд нэг дээр бол ерөөсөө хөөцөн хэм хэмжээг тодорхойлох. А би энэ дээр ерөөсөө тусгай ангид засан зүй залтыг одоо шүү. Алхам хоёр олшууд юм. Би үйлдэлийг хуулийн зүй залттай холбож тайлбарлана шүү. Нөгөө нэгдүгээр алхам дээр олсон хуулийн тусгай ангид зүй залтаа бодлогын хөгжилтэй холбоод тайлбарлаж байна. Тэгээд хоёрдугаар алхам. Гуравдугаар алхам. Нөгөө маш хэлбэр. Нөгөө нь бэлтгэх завдах төгсөг шүү. Эргүүл ерөнхий ангийн 2-7-2-8 төгсөг. Дөрөвдүгээр алхам. Эргүүл ерөнхий ангийн 3 буюу гацуу. Тавдугаар алхам. Эргүүл ерөнхий ангийн 4 буюу гэмтрийг үгүйсгэх. Зургаадугаар алхам. Эргүү хариуцлага хөнгөрүүлэх, өндрүүлэх нөхцөл байдал одоо эргүү хариуцлага төр чөлөөлөх. Энэ дээр бид нар хэд хэд зүйл ярих юм те. 6 5 6 6 дээрээс нь 6 7 7 1 7 5 ай юу өшөөл үзүүлэх тухай хууль ингээд ерөөс нөхцөлөд ингээд энэ нөхцөлөд дараа хэвчээд энэ нэг тавилга урд гэдэг чиг энэ заасан дээр энэ юм шүү дээ. Одоо төр алхан бод хэвчээд байж процесс хариулна шүү. Ингээд бодоод. Бодлого яг ингээд одоо алхамдаа дуусчаа та бүхэн жижигхэн дүүс байг юм чи цаг байв бас дүүс гэдэг. За энэ бэнод одоо ингээд эргүүдэн тэтээд эсэнод тэтээд ийм гэнтэр үлдсэн байх боломжтой байна. Тэгээд ийм байдлаар эргүү өнгөрүүлж болох нэ. Тэ? Ийм байдалтай байна гэдэг. Ингээд процесс асуудал нь юу юм байна. Ингээд тагуулдууд гэж. Тагуулдахгүй тамаа ийм байгаа. За одоо та бүхэнд 21 цагаас миний бэлтгэсэн бодлого нэгдэн. За өнөөдөр та бүхэн шууд 21 цагаас бодлогын өгдөл аваад шууд бодлогоо бодож болно. Бодлогоо бодоод ингээд та бүхний бодлогын хариулт эх 7 хоногийн 4 өдөр хичээлсэн бодлогын хариулт орчихно. Тэгэхээр над руу ингээд бодлогоо заав тэн рүү та бүхэн заав явуулаарай. Бодоод үз битгий юм хойшоо одоо яг одоо ярьчих гэдэг ингээд хүн болгонд нэг жоох ингэж байгаа хаа битгий тэгээрээ нэг тулаанд байж. Та бүхэн өнөөдөр хугацаа маргааш хугацаа нөгөөдрийн 18 цаг энэ хоорондоо юм маш сайн бэлтгэж. Тэгээ бодлогоо бодож өгөөрэй. Та бүхэн бодлогыг заавал хариуг нь заавал өгнө. Дээрээс нь бодлогын сургалтаа танхимаар юм. Танхимаар явуулахад яг энэ хичээлийг дахиж ороод танхимын хичээл дээрээ бац хэдүүдэд хамтдаа бодлогоо мөн дээрээс нь ийм бодлого ирэх боломжтой. Ийм их бодлого магадгүй шүү. Нөгөө сонирхолтой зүйл та бүхэнд хэлэхэд өнгөрсөн жил жишээ нь би одоо хоёр танилцтайгаа хамт сууж байгаа энэ жил ер нь нэг ийм бодлоо гэж баадгүй. Энэ ингээд чи юм ийм бодлого шүү гэж хэлж ирсэн зүйл маань яг л тэр бодлоо гэсэн. Ирсэн. Тийм л сонирн бэ. Тэгэхээр энэ бодлого хэдүүлээ олон талаар ярьж тэрний аль нэг байхад ойлгомжтой шүү дээ тийм. Инклюд ингээрээ одоо өнөөдрийн цаг хүчээр боддог амжихгүй байна. Тэгээд 3 цагийн хэдүүлээ бодлогын техник хичээлээр та бүхэн ажил юмаа заавал цаг цаанаа гаргаад дараа нь сарын тэр шалгалтад одоо нэг чинь өнгөрсөн хоногийн хэмжээнд орно. Тэгэхээр энэ сайн амрагдаарай. Бодлого та бүхэн заавал бодоорой. Тэгээд бүгдээ амжилт хүсье. Эвний хэсэг захиргааны хэсэг хичээлдээ мөн сайн амрагдаад бодлогуудаа сайн хийгээрэй. Тэгээд та бүхэн битгий хоёр дээрээ аль аль нь ингээд бодлогооч бодож энийгээ бичигээд хоёр доо тохиш бодлогоо бодоорой. Мөн тестийн шалгалтанда одоо манайх 200 тестийг одоо өнгөрсөн жилийн ийм одоо багцсан ингээд тест хийдэг. Үндсэн үедээ авч гэдэг юм ба тийм. Энэ тестийг одоо багцлаад одоо хойлоод ингээд тестүүдийг бэлтгэсэн байгаа. Энэ жилд авч ирсэн тестүүдийг нэмжлэгдээд 583 тесттэй. Өнгөрсөн оны зөв хариутай тестүүдээс халагдсан тестүүд бүгдийг гаргасан. Тэрэн дээр ямар нэг асуудал байхгүй. Тэгэхээр энэ 200 тестийг та бүхэн үйлдэлээ маш сайн шалгаад хийгээд байгаарай гэж хэлээ. За тэгээ өнөөдөр хичээл та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье. Бай.